Сайн байна уу? Mining Pulse podcast-ийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн чухал ашигт малтамлын салбарт хууль эрх зүйн орчны бодлого нь ямар байхын, мөн уламжлалт түүхийд болох нүүрсний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар ирсэн хоёр зочинтойгоо ярилцах болно. Ингээд зочдоо танилцуулъя. Урилга хүлээж авч ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бид бүхэн мэдээж уян гишүүний санаачилсан байгаа. Чухал ашигт малтамлын талаар төрөөс баримтлах бодлого энэ хуулийн явц ямар байна. Тэгэхээр энэ хууль маань бас ямар агуулга концепцийг ер нь гаргаж чадж байгаа вэ? Өнөөдрийн нэвтрүүлэгт урьсанд маш их баярлалаа. Тэгээ яг Mining Pulse гэдэг эрт соёлын салбартай холбоотой тэр тундаа уулуурхаан салбартай холбоотой энэ подкаст яваад их олон хүмүүст хүрж байгаа байх гэж бол итгэлтэй байгаа. Тэгээд чухал ашигт малтамлтай холбоотой хэд хэдэн зүйлийг бас хэлүүлэх зүгээр болов уу гэж бодож суулаа. Тэгээд зүгээр чухал ашигт малтамл гэхээр чухал биш ашигт малтамл гэж бас байд юм болов уу гэж бас ойлгохгүй гэдэг бол эхний нэг том сорилттой бол тулгарч байгаа. Энэ тэнд яваад яг энэ хуулийнхаа төсөлтэй холбоотой яриад эхлэхээр чухал нь ямар утгатай, энэ чухал биш гэхээр яад юм бэ гэдэг. Одоо бол манай Монгол улсад ашигт малтамлын тухай хууль бол яг эрт соёлын салбарт бол голлох хууль болон яг хэрэгждэг. Ашигт малтамлын тухай хуульд зөвхөн хатуу ашигт малтамлыг авч үздэг. Ус буюу ус ч өөрөө шингэн ашигт малтамл энэ усны тухай хуулиараа, түгээмэл ашигт малтамлын тухай хуулиараа, тэгээ уран болохоор цөмийн энергийн хууль гэдэг ингээд ер нь бол ашигт малтамл төрлөөр хуваагдсан байдаг. Яг манай ашигт малтамлын хууль болохоор нэлээд процессын шинжтэй маш том хууль бол байдаг. Тэгээд 2021 оноос хойш ер нь 2006 онд шинжилж найруулсан энэ хуулийг дахин шинжилэн найруулъя гэсэн ажлын хэсэг бол гарч ажиллаж исэн. Би дарга манай яамны төрийн нарийн бичгийн дарга байлаа. Битгэд нэлээд ажилласан да. Тэгээ ер нь бол ашигт малтамлын тухай бол маш олон талын оролцоотой тийм том хууль байгаа учраас нэлээд бас сайн суухаар ёстой юм билээ. Тэр хилцэгдэж боловсруулагдаж байх явцад нь чухал ашигт малтамл гэдгийгээ тэгвэл суулж аваад энийгээ төрөөс дэмжиж орхицсан орчныг тодорхой болгочвол яг энэ салбар Монгол улсад хөгжих боломж байна гэдгийг дээр хуулийн төсөл бол боловсруулсан юм аа. Энэ хуулийн төслийг бол сая хаврын чуулганаар нэлээд болж анхдагч хууль гэж явах учраас тандан судалгаа, үр нөлөө, эдийн засаг гэдэг нэлээд тийм том судалгааны бол хууль боловсруулах ёстой. Тэр журмынхаа дагуу боловсруулсан. Тэгээ чухал ашигт малтамл гэхээр ер нь л тухайн улсынхаа эдийн засагт их чухал ийм ашигт малтамл байна л гэсэн үг. Ихэнх улсууд бол яг зөвхөн үйлдвэрлэгч байгаад тухайн үйлдвэртээ хэрэгтэй тэр түүхий эдийгээ чухал ашигт малтамлд оруулаад ингээд баталдаг. Гадаад нэрээр болохоор strategic minerals эсвэл critical minerals байна. Тэгээ монголчууд бүгдээрээ яаж орчуулах вэ гэдэг эрдэмтэн багш нартайгаа ярихаар эрсдэлтэй гэхүү, нэн чухал гэхүү гэд нэлээд ярилцаж байгаад чухал нь зүгээр юм болов стратегик гिचингүүт бас нэлээд ингээд өөр утга руу ороо явж үндэсний аюулгүй байдал тал руу ороо явчих юм болов гэд. Тэгж байгаа чухал ашигт малтамл гэдэг нэр дээр бол байна. Бол санал авч байгаа. Тэгээ хууль бол манай Монгол улсын эдийн засагт ямар ашигт малтамлууд илүү чухал вэ гэд засгийн газар өөрсдөө дүн шинжилгээгээ гаргаад чухал ашигт малтамлаа тодорхойлох ёстой болно. Тэгээ биднэрт хамгийн их мөнгө оруулж ирж байгаа нүүрс байна, зэс байна. Тэгээ цаашдаа энэ бидний гар утас компьютер зэрэгт хэрэглэгддэг тэр ашигт малтамл тэр түүхий идүүд бас ороод явах ёстой болно. Тэгэхээр яг энэ чиглэлийн түүхийд Монгол улсад байна уу гэдгийг нь судлахад төрөөс дэмжлэг хэрэгтэй байна гэдэг дээр хуулийн төсөл боловсруулагдсан байгаа. Тэгэхээр чухал ашигт малтамл гэж яг таны хэлдгээр олон улсад болохоор өндөр технологийн түүхий эдгээд үйлдвэрлэгч орнууд болохоор яг тэр нь шаардлагатай түүхий эдээ тодорхойлоо. Тэр нь газрын овор, литий ч гэдэг юм ингээд никл, молибден гэж явчихж байгаа. Тэгэхээр яг энэ ойлголтноос биш юм аа. Чухал гэдэг чинь манай улсад энэ чухал гэдгээ тодорхойлно гэдэг ийм агуулга бас яг гаргаж явж байгаа нас айгу саашилтай байна. Мэдээж бас сая бид бүхэн ярьж илаа та өмнөх хуулийн төслийн үед би дарагчсан тухай төрийн нарийн ингээд ажиллаа явж исэн. Хуулийн шинжилсэн хариулга бол ингээд 4 дахь бараг засгийн газрынхаа нүрийг үзээд бид нар харамсалтай энэ маань ахиц гараагүй. Тэгэхээр
Яг энэ одоогийн хэлцэгдэж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нар яг ямар өөрчлөлтийг оруулвал одоо салбарт тодорхой хэмжээний ахиц гарч ирнэ гэж та харж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ яг ашигт малтмлын хууль гэдэг бол энэ салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж болгонд одоо маш чухал нөлөө үзүүлж байгаа. За мөн улс орны эдийн засаг болоод эдийн засгийг одоо хэрхэн яаж авчих уу гэдэг дээр одоо хамгийн чухал хууль маань болчиход байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах уу, Монгол улс яг ямар байр суурьтай байгаа юм бэ гэдгийг илэрхийлэхэд бол энэ хуулиар одоо шууд дамжин ойлгогдно. Түрүүн одоо ингэ шүү хэллээ чухал ашигт малтмал энэ бол улс орнууд одоо бүгдээрээ л одоо эдийн засгийн болоод технологийн өндөр одоо дэвшилттэй ашигт малтмалуудаа зарлаа явж байгаа. Европын холбоо гэхэл коксчхон нүрсийг чухал ашигт малтмалд оруулсан байдаг тийм ээ. Инхээр одоо нүрсний салбар чинь өөрөө Монгол улсын эдийн засгт бас томоохон нөлөө үзүүлж байгаа учраас хараг байхгүй чухал ашигт малтмал гэж үзэгдэж байгаа. Энэ хуулийн төслийг бол бас бүрнээ дэмжиж байгаа. За хуулийн төслийг одоо бүтэн найруулгаар хий гэх юм бол бас агуулгын хувьд бол улс төрийн хүрээнд бас тодорхой хэмжээнд бас дэшээ явж чадахгүй байна л да. Тийм учраас бол энэ салбарт үнэхээр тулгамдаад байгаа асуудлуудаа эренблээд за 1 2 3 ч гэдэг юм ихний ээлжинд нэг 2 асуудлаа хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө ингээд өөрчлөөд явах юм бол өнөөдөр энэ салбараа бас цааш нь хөгжүүлэх болцоотой гэж бас миний зүгээс харж байгаа. За яамны хамт олон одоо энэ салбарын хамт олонтойгоос тэгээ ярьж байна. За нэн тэргуунд бол одоо хуулийн өөрчлөлтөөр тулгамдж байгаа хамгийн чухал асуудлыг аж ахуйн нэгж болгон ярьдаг амнаатын асуудал. Амнаат бол хуулийн дээр байгаа тоо хэмжээнүүд дээр бол хинч маргаан хийдэггүй. Хамгийн гомдолтой байгаа салбар нь бол зэсийн салбар. Өнөөдөр зэсийн салбар дээр одоо энэ салбараас амнаатыг илүү хэмжээнд аваад улсын төсөө бүрдүүлэе гэдэг агуулгаар одоо зэсийн амнаач баг 20% таа байна шүү дээ. Энэ хууль маань хаана хэрэгжээд байна вэ? Зөвхөн Эрдэнэ төлбөр дээр л хэрэгжиж байна. Ойдлогоо бол мэдээж хөрөнгө оруулалтын гэрээтэй учраас энэ татвар төлбөрийг бол төлөхгүй байна. Энэ яг зүгээр улсын төсвийг бүрдүүлээд Эрдэнэ төлбөрөөс орлого аваад байгаа боловч зэсийн салбар тэр чигтэн зогсоочж байгаа. Энд хайгуул хийх гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Энэ салбар цаашаа хөгжихгүй. Түрүү ноён гишүүний хэлдэг чухал ашигт малтмалыг ашиглах явцад бүх процессууд дандаа зэс оролцдог. Зэсийн хэрэглээ ойрын хэдэн жил дандаа өсгөр байна тийм ээ. Тэгээ энэ сайхан зах зээлийн боломжийг бол Монгол улс алдаж байна гэж хэлж болно л доо. Тийм учраас бол зэсийн амнаатыг бодиттой төвшөнд нь хүргээд Эрдэнэ төлбөрөөс одоо олдог орлогоо ногдол ашгаар ч юм уу төр ямар ч аргаар авч болно шүү дээ. Тийм учраас энэ хуулийн гажуудлыг бол засаж залруулах нь зөв юм аа. За дараагийн одоо яг амнаатаар тавьж байгаа аж ахуйн нэгж том асуудал бол давхар амнаат авж байна. За хоёрдугаарт бол яг хуулийн дээр тусгагдсан 5 дээр нэмэх 4-9%-аар авж гин үг гэвэл өнөөдөр үгүй байна, чадахгүй байна. Энийг яаж тооцож байгаа, тооцох аргачлал нь ямар байгаа, ямар үнээс тооцож байгаа гэдэг юм уу. Энэ чиглэлээр бол аж ахуйн нэгжүүд маш их гомдол мэдүүлж байна. Үндсэндээ баялагын төлбөрийг бол одоо ямар ч аж ахуйн нэгж бол бүгдээрээ л хуулийнхаа дагуу өгье л гэдэг ирмэлцэлтэй байна. Энийгээ шудраг аваач, шудраг төлөё л гэдэг. Олсон орлогод нь зарчмаа тавья л гэж. Тийм учраас одоо яг Монгол улсын хил нөхцлөөр байх юм уу, биржийн зарласан үнээс татвараа тооцож авах юм уу, магадгүй одоо 5-7 бүлэг ордын өндөр чанартай коксч нүрснээс бол авж байгаа амнат бол нэг байгаа шүү дээ. Үнэлгээ нь өөр учраас. За Монгол улсын зүүн хил болон баруун хил дээр өөр бомтууд байна. Тэн дээр хурж байгаа тээвэр логистик нь өөр байна. Тэнд очиж байгаа нүрс нь эрчим хүчний болон хагас коксч гэдэг юм уу. Одоо ингээл 20-30 нэр төрлийн нүрсүүд гарч байгаа шүү. Тэгэхээр энэ хэмжээний нүрс болгон дээр нь индексжүүлж одоо татвараа тооцох юм уу. Олон аргууд байгаа л да олон улсын жишгт байгаа. Энийгээ л хуулиндаа бас тодорхой хэмжээнд тусгаж өгөөд бодитоор татварыг авахыг л одоо энэ улуурхайн аж ахуйн нэгжүүд бол бүгдээрээ хүсэж байна. За тэгээ энэ бодиттой татвар аваад бодит одоо энэ ачааллыг үүсгэж чадах юм бол олон улсын хөрөнгө оруулалтууд бас ороход бэлэн. Зэсийн амнат дээр та нар 20% бистэй. Тийм болохоор бид нар яаж Монгол улсад хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг асуудлыг олон улсад очиод ярьдаг тийм. Тэр олон улсын орлогод бас зөндөл явсан тийм. Гол асуудал нь энэ байна. За дараагийн одоо салбараас тавьж байгаа хуулийн одоо чухал асуудал гэх юм бол үндсэндээ энэ хаагуулын тусгай зөвшөөрлийг бас олгох процесс маань явахгүй юм бол ирээдүйд одоо юу гэдгийг том ордууд чинь ашиглаад дуусна. Тэгээд дараа нь одоо ямар ордоо ашиглаж энэ Монгол улсын эдийн засгийг тэтгэх вэ, экспортоо нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал байна. Тэгээ энэ асуудал уул нь миний санаагаар бол 10-20 жилийн өмнө 5-6 жилийн өмнө хаагуулаа идэвхжүүлээл ингээд явах болцоо.
байсан бол өнөөдөр үр дүнгээ баг зэрэг дунд жижиг уурхаануудад бол хартсан, том уурхаануудыг хайгуулна эхэлж гисэн ингээ явж байгаа юм болов уу гэж салбарын хүний хувьд бол би харддаг. Хуулийн дээр бол одоо сонгоо шал оруулалт болон өргөдлөөр авах эрх нь бол нээлттэй байгаа. Тэгэхээр манай салбарын яам одоо энэ төр захиргааны албан тушаалтнууд энэ асуудлыг бас салбарынхаа өнцгөөс бас зөв зүйтэй гаргаж ирээд гадаадын хөрөнгө оруулалтыг татгаж игэлсэн өргөдлийн одоо асуудлыг нээх үү. Үнэхээр сонгоо шал оруулалтаар 2-3 яваад хинч оролцохгүй байгаа талбайг бол шууд өргөдлөөр хийнэ олох хэрэгтэй. Тэгээ олгоод одоо хайгуул хийлгэх, за мөн сонгоо шал оруулалтаар явж байгаа талбайнуудаа сонгоо шал оруулалтаа бүр илүү эрчимжүүлэх, мөн дуудлага худалдаач гэдэг энэ зарчмын өөрчлөлтүүдийг хуулинд бас хөнгөн оруулаад энэ хайгуулын салбараа бас өрнүүлэх нь маш чухал юм болоо гэж. За энэ дотор хамгийн чухал юм бол мэдээж дэлхийн нийтийн одоо хөгжлийн чиг хандлага, шинэ технологийн чиглэлээр бол энэ чухал ашигт малтмлыг хайгуул хийхийг бол бас маш эрчимтэй дэмжих хэрэгтэй юм байна. Хэрвээ тэгэх юм бол бид нар яг өнөөдрийн дэлхийн эдийн засаг зах зээлд одоо Хятад, Америк гэсэн чухал ашигт малтмлын чиглэлээр ноёхж байгаа улс орнуудаас гадна Монгол улс одоо түүхий эдтэй болох бэлтгэх энэ чиглэлээр бас том алхам болох юм болоо. Тийм учраас одоо хоёрдугаар асуудал бол одоо хайгуулын ажлыг эрчимжүүлэх гэдэг яалтч байхгүй зарчим тавигдаж байна. За 3 дугаар асуудал бол аж ахуйн нэгжүүдээс ирж байгаа саналууд бол ихэвчлэн энэ төрийн байгууллагуудын шаарддаг бичиг баримт одоо энэ төлбөрөөр тооцоо бүхэл одоо зөвшөөрөл одоо 120-30 гаруй гар үсгийг цуглуулж ижил үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Энийг нэг цонхонд оруулчаа. Бид нар зурулахгүй гэдэг юм биш, шаардлагыг биелүүлэхгүй гэдэг юм биш. Нэг цонхонд оруулаад цахим системдээ оруулах юм бол за салбарын яам нь байдаг гэсэн ч, эдийн засгийн хөгжлийн яам нь байдаг гэсэн ч бүгдээрээ л одоо нэг цахим платформ дээр нэг зөвшөөрлөө тэрүүгээр дамжуулж хүсдэг 7-оос 14 хоногийн дотор болон болохгүй гэдэг хариуг нь хэлцдэг. Ийм тогтолцоо руу шилжээд ирэх юм бол үйл ажиллагаа явахад их тодорхой болох юм байна. Их тодорхой болох тусмаа л нөгөө гадны хөрөнгө оруулалтууд орох болцоо нэгддэг. Тодорхойгүй байдал гэдэг бол ерөөсөө энэ салбарт айгүй хүндрэл үүсгдэг, цаг хугацаа алддаг, эдийн засгийн хоронгонолтой байдаг учраас энийг л нэг шийдээд Монгол улс маань нэг талдаа гарах юм бол хуулийн олон өөрчлөлт хэрэггүй, тодорхой, татвар нь тодорхой, төрийн шийдвэр нь тодорхой, тэгээ ийм хагуулаа хийх эрчимжүүлэх нь тодорхой болох юм бол салбар маань нэгээд бас хөгжих болцоотой юм а гэж харж энэ гурван саналыг бол салбарын яамдаа хөгжүүлээд байгаа. Тэгэхээр одоо та бүхэн хоёулаа л нөгөө төрд ажиллаж исэн, хувьд ажиллаж исэн тий аль аль талынхын зовлон мэдж байгаа учраас яг энэ бодит шийдлүүд гэж харж саяны асуудлуудыг ярьж байгаа. Тэгэхээр яг өнөө одоо зөвшөөрлөлтөй холбоотой асуудлууд бол бас яг дараагийн том сорилт байдаг тий. За хайгуул хийгээд олборлолтын лиценз, ашиглалтын лиценз аваад үйл ажиллагаа явуулах гэхээр саяны одоо бичиг цааснаараас хөөцөлдөж явсараад бас маш их цаг хугацааг алдаж нөгөө хөрөнгө оруулалтын өргөө зардлуудыг нэмэгдүүлдэг. Төсөл маань цаг хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж чаддгүй тий. Энэ бас эргээд нөгөө үйл ажиллагааны хувьд бол одоо санхүүгийн охирлыг амсгаас гадна эндээс чи эргээл нөгөө төсөв маань бүрдүүлэлтээ ихэд бас ингээд охирлыг давхар амсаа явж идэг. За одоо ч бас манай улсад боловсрал хэрэгтэй, хэрэггүй гэж маш их ярилцдаг болж штэ. Гэхдээ яг ингээд хараад тахаар мэдээж пост социалист улсуудын нэг байсан Монгол улс те барууны одоо боловсролыг эзэмших боломж нь бас энэ нэг ардчилсан нийгэмд шилжснээрээ бий болсон гэж хардаг. За сүүлийн үед бас шүүмжлээд байдаг юм нь маш их одоо валют гадагшаага боловсрол зарцуулагдаж байна. За эмчилгээнд те одоо эрүүл мэндийн үйлчилгээ авахд зарцуулагдаж байна гэж ярьдаг шүү дээ. Та ил жуулчил зарцуулагдаж байна гэдэг. Гэхдээ мэдээж энэ дээр өстө мөнчгөрөөр өөрсдөө тэтгэлгээ олоод яваад сураад ирсэн маш олон боловсрууччин байдаг. Тэгээд энэ хугацаанд бас бид нар боловсруучны хувьд бол урдан дандаа зөвлөлт толгойд улсад бэлтгэдэг байсан бол одоо ингээд барууны чөлөө зах зээлтэй улсад маш олон залуучуудаас боловсрол эзэмшиж байна. Одоо ч энэ маань нэлээд өргөжж байна. Одоо зөвхөн барууны гэхгүйгээр өмнөд хөрштэй Азийн улсуудад ч гэсэн боловсрол эзэмшиж явж байгаа. За энэний үр дүн гэсэн бас саяны шинэ бүрэлдсэн парламентаас харж байна. Маш олон дээд боловсралтай за бүр доктор, магистрийн одоо юм төвшний боловсруучч орж ирсэн байна. Тэгэхээр энэний нэгэн маань одоо манай салбарын төлөө бас уян гишүүн яхаарахгүй мөн за Харвардд геологоор одоо докторийн зэрэг хамгаалсан тийм. Тэгэхээр яг энэ урд нь одоо социалист нийгэмд бас яг энэ бэлтгэсэн боловсруучнаа ашиглаж чаддаг байсан төрөнд бас тэрнийхээ өвчнөд ч тодорхой юм хөгжлийн одоо ахиц гарсан гэж харж идэг. Тэгэхээр яг та бүхний маань одоо энэ барууны тэр одоо чөлөө зах зээл дээр сурж мэдэж ирсэн боловсролыг одоо бас яг түр маань ашиглаж чадчихэв үү? Бас яг энийгээ бид нар ингээд баахан боловсруучн бэлтгэсэн байдаг. Тэрийгээ эргээд бас яг ингээд суралцсан хүмүүсээ бид нарыг ашиглаж чадчихэв үү? Яг богинохон хариулъя гэвэл ашиглаж чадахгүй байгаа. Тэгээ ашиглаж чадахгүй байгаа шалтгаан нь ирээд ч юм уу тэ эсвэл одоо өөр ажил хийж иж болно Монгол улстай. Яг өөрийнхөө мэрэгчлэр ажиллая гэхэд ажлын байр байхгүй бол тэгэл ашиглахдаггүй байгаа байхгүй.
Тэгэхээр салбар бол ялангуяа хайгуулын салбар уналтанд байгаа өнөө үед яг одоо энэ ашигт малтамлыг ирж хайдаг одоо геологийн мэрэгчлээ ийм хүмүүс маань өөр л ажил хийх болчиход байгаа юм. Тэгээ яг зөвөр боловсрол гэ та ярьлаа л да зөвөр суур боловсрол, сургуулийн өмнөх боловсрол гээл тэр чи одоо дотроо маш олон янз шүү дээ тийм ээ. Тэгээ цаашдаа гадаадад сурах уу, дотоодод сурах уу тухайн хүний л сонголт байх. За би болохоор Шиловын технологийн сургуулийг бакалавр одоо геологийн бакалавраар төгссөн юм байна. Тэгээ манай ШТС-ийн боловсрол бол муу ерөөсөө биш. Тэгээ залуучуудад хандаад хэлэхэд одоо Монголдо бас сурахад асуудал бол байхгүй шүү. Тэгээ эзэнийг цагт гадагшаага мэрэгжил дэвшлүүлэх мэдээж сонголттой нь бол байгаа. Тэгээд одоо яг л энэ олон одоо зүйлд холбоот улсад бэлтгэгдсэн мундаг багш нарын гараар дамжаад л төгссөн хүмүүсийн нэг нь би. За намайг оюутан байхад ч гэсэндээ л одоо Оросд сурж исэн зөндөө олон геологчид хятадд ч гэсэн нэлээд бэлтгэгддэг байлаа. Тэгээ харамсалтай нь одоо эдгээр мэрэгчлэтнүүдээ салбартаа одоо бүрэн одоо чадварыг нь ашиглах ёстой. Ингийн тулд буцаад энэ одоо салбараа сэргээх хэрэгтэй байна. Тэгээд яг зөвхөн хууль тогтоох байгууллагад ажиллаж байгааг их хуулийн төслүүдийг яаж сайжруулж болох вэ гэдэг дээр одоо төрд ажиллаж исэн хүний хувьд одоо салбараас ойлгодог хуульч мэрэгчлээ одоо хуульчдыг цуглуулж байгаа саяны хууль дээр бол ажилласан юм байна. Тэгээд зөвхөн ингээд бид нар салбарын хүмүүс учраас хайгуул хэрэгтэй ашиглалт гэдэг ингээ уул уурхаан одоо нарийн одоо зүйлүүдийг ярих ч юм уу те одоо ингээ тээвэрлэл логистикийн цаашаа ингээд яриад явж болно. Гэхдээ нэг зүйлийг бүгдээр ингээ тал талдаа хаа явсан газар ярьж явах хэрэгтэй юм санагдсан. Хуулийн төслөөр явж хахад их анзаарэгдтээ. Тэр нь болохоор хайгуул хийх гээд очиж байгаа тохиолдолд тэнд шууд уурхай холборлоод эхэлнэ гэсэн үг бол биш ээ. Тийм. Хайгуулын ажил гэдэг бол тухайн ашигт малтмал энд байна уу гэдгийг нь хайж байгаа үйл явцаа судалж байгаа үйл явцаа. Энэ байхгүй байх магадлал нь 99%. Тэгэхээр бодоо юу тийм магадгүй өглөө босоод ирэхэд манай хажууханд ингээд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн одоо авсан одоо хэдэн геологчд ирээд ажиллаж байна гэд ингээд ярьдаг. Гэхдээ одоо хайгуул хийгээд явж байгаа хүмүүс бас одоо газрын дор усны мэдээллийг ч гэсэн цуглуулж идэг. Одоо газрын хэвлэлд байгаа бүхэл төрлийн ашигт малтмал ус өөрөө шингэн ашигт малтмал учраас судалж идэв юм аа. Тэгэхээр одоо юу гэж одоо яах ёстой вэ гэж миний зөвлөх үе байдаг. Тэгэхээр хэрвээ одоо яг салбарын одоо та хайгуулын тусгай зөвшөөрөлтэй юм уу ашиглалтынх юм уу гэж сууж агаад хайгуулынх байвал дэмжиж явуулчаач. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид бол хайж байгаа учраас маш өндөр эрсдлийг үүрээд орж байгаа учраас мэдээж юм олчихыг хичээд гэхдээ олдохгүй байх өндөр магадaltaй. Тэдрийг ажиллаж явах явцад ядаж те хаана бид нар өрөм тавиад одоо худаг гарах боломжтой байна вэ? Манай энэ газрын дорх ус унданд хэрэглэж болох уу үгүй юу гэдгээ одоо асуугаад мэдээд хамтраад ажиллажвал хэрэгтэй юм шүү. Тэгээ хайгуулын энэ үе шатыг ашиглалтын үе шатнаас нь ингэж салгаж ойлгуулах хэрэгтэй юм лээ. Тэг яг энэ дээр нас нөгөө одоо чуул ашигт малтмалыг бид нар хэрвээ Монгол улс дэмжнэ, хөгжүүлнэ, ийм ордтой ирээдүйд болно гэвэл хайгуулын үед нь яаж төрөөс дэмжих юм? Ашиглалтын үед нь яаж дэмжих юм гэдэг дээр бас нэлээд суусан. Тэгэхгүй болохоор ер нь хийдөө ярихаараа л бүгдийг нэг тоогоор авчиг гэдэг. Уул нь бол ингээл нэг томоо ийм одоо зүгээр гурвалжин төсөөлөх юм бол хайгуулын ажил нь доороос ийм том суураас эхэлж байгаа л олдож чадвал тэр дөрвөлтөө өөр нь олдохгүй бол тэгэл ингээл нурж байгаа шүү дээ тийм. Тэр энийг бол бас сайн ойлгуулад байнга ярьж ивэл зүгээр санагцсан. Тэгэхээр харамсалтай байна те бид нар одоо энэ олон улсын сайн туршлагыг одоо сураад ирсэн боловсруучнаа ашиглаж чадахгүй байна гэдэг бол одоо ингээд маш харамсалтай. Маш их валютыг бид нар тийшээгээ зарцуулсан те тэнд ингээд боловсрал эзэмшээд эргээд энийгээ бид нар ашиглаж чадахгүй байна. Олон улсдаа нөхөл нийлүүлж алхаж чадахгүй нэг шалтгаан бас яг энэ л гэж харагддаг л да. Хуучинтайгаа зууралдаал гэдэг. Одоо ингээд салбарын асуудал гэж бид нар маш олон засгийн газрын одоо нүрийг үзэж гин. Тэгэл яг буглаал ингээл 6-7 асуудал яваад байгаа ш. Сая яг таны ярьдаг одоо хайгуул геолог хоёр ярьж байгаа тий. Бас энэ амнаатын асуудал гэл тий. Энэ тодорхой хин ч ингээ харсаа ойлгомжтой. Тэгэхээр нөө эдийн засаг тэлж чаддгүй бас үндсэн суурьшилтгааны юм болов гэж ингэж харж байгаа. Тэгэд яг харахгүй одоо нөө чухал гэж тодорхойлж байгаа нь тэр ховрдоо биш юм байна. Эн чинь чухал бид манай улсад чухал учраас бид нар бодлогоор дэмжих гээд байгаа юм байна л гэдэг хуулийн концепцоос явж байгаа юм байна. Тэгэхээр одоо тэр чухал ашигт малтмалын нэг нь одоо нүүрс мал байна л дээ. Өнөөдрийн цаг үе дээр те нөгөө экспортын 60% хичнээн одоо муу илэгдэл нүүрсгээд боловч манай улсад бол чухал байгаа дээ шүү дээ те. Тэгэхээр яг энэ нүүрсний салбарт бас сорилтууд их байдаг. Мэдээж гадаад зах зээлийн үнэтэй холбоотой сорилтууд байна. За бас нөгөө олон улсад ногоон орчин хүчгээд ярьж байхад
нүүрсний салбар маань одоо энэ дээр бас яг өрсөлдөх чадварт нь хэр нөлөөлж байна те. Бас яг энэ зэрэгцээ явж байгаа эрчим хүчний шилжилттэй холбоотой ногоон эрчим хүчний одоо цаашдын чиг хандлага ингээд нэлээд ноёлох баг. Тэгэхээр энэ үед одоо нүүрсний салбар яаж одоо бас амьд үлдэх ёстой юм бэ? Тэгэхээр би ерөөсөө нүүрсний зах зээлийг богино хугацааны прогнозыг ярих дурггүй. Урт хугацаанд нь ярих дуртай. Тэгэхээр ер нь дэлхийн нийтийн нийт нүүрсний хэрэглээ багтаамжуулныг 8 орчим тэрбум тонныг жилдээ хэрэглээд ер нь ягдах шиг байгаа. Хэмжээ нь бол тэр хавцаас авлаад. Сүүлийн жилүүд огцсон бол буурахгүй байна. Энэ хэмжээ бол тодорхой жилд нэг тодорхой хэмжээгээр буурах боловч 2050-60 он хүртэл бол энэ хэрэглээ байсараа байна гэж байгаа. За энэ дээр хэд хэдэн хүчин зүйлийг бид нар авч үзэх ёстой. Эрчим хүчний нүүрсийг ярих уу, мөн коксчих нүүрсийг ярих уу гэх тэ хагас кокс гэдэг энэ. Тэгэхээр коксчих нүүрсний тухайд ярих юм бол хэрэглээ бол одоо мэдээж гангийн үйлдвэрлэл кокс болгох, за кокс химийн үйлдвэр байгуулах, за кокс химийн үйлдвэр хэрвээ 5-7 ордыг түвшиглээ байгуулах юм бол бусад химийн одоо дайвар бүтээгдэхүүнүүдийг бугат болон одоо хятадын одоо нөгөө үндсэн ойр байх мужуудад нийлүүлэх бүрэн болцоо харагдаад байгаа. Тэгээд мэдээж коксо Монголдо гаргаад ингээ хэрэглэх юм бол дотоодын үйлдвэрүүд болон хятадын үйлдвэрүүдэд бол аюул өндөр үнэтэй бүтээгдэхүүн болж чадна гэж үзэж байна. За эрчим хүчний нүүрсний тухайд өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний одоо төслүүд маш их явж байна. Дэлхийн нийтээр энэ чиглэл рүү шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ бол харьцангуй буурч байгаа боловч батарей болон одоо ногоон эрчим хүчний төсөл бол хит ирээдүйдээ тийм хол явахгүй нь бол харагдаж байна. Энийг орлох энерги их усүр юу вэ гэхээр ус төрөгч байна. Ус төрөгчийг хаанаас яаж гаргаж авах вэ? Ус төрөгчийн шилжилт маань ямар байна вэ? Шинжлэх ухаанд бол 6-7 төрлийн ус төрөгч гэж нэрлэдэг байгаа. Ямар энергиэс гаргаж авснаас хамаарат одоо нөгөө хар, оранж, одоо цэнхэр, ногоон гэдэг хэлбэрээр ингээ ус төрөгч маань ингээ ялгарч байгаа. Хамгийн боломжтой бөгөөд одоо ногоон эрчим хүчний дараагаар одоо зардлын хувьд бол тэрнээс жоох өндөр байгаа даа тийм одоо ус төрөгчийг гаргаа авах арга нь нүүрснээс гаргаж авч байгаа. Тийм учраас энэ нүүрсийн салбар маань 2050-60 он ингээд дуусчихгүй цаашаага бас л үргэлжлэнэ. Мэдээж одоо ус төрөгчийн түлшийг ашиглах эрчим хүчний хит ирээдүйд бол айгүй хол харагдаж байгаа. Маш олон хол харагдаж байгаа. Энэ рүү чиглэсэн байдлаар нүүрсний ургаанууд маань бүтээгдэхүүнээ шинчлэх, за мөн боловсруулалтын түвшин рүү орох гэж зэргийг бол алхамаар хийж байна. Маг компани бол энэ чиглэлээр ус төрөгчийн чиглэлээр бол бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Энэ бол өссөн ч ирээдүйд бол Монголын томоохон ордууд бол энийг энэ рүү орж, за нүүрс биш ус төрөгчийг экспортлдог, ус төрөгчийг хэрэглэдэг ийм юм руу орноо. Тийм учраас бол нүүрсний салбар бол хол хугацаанд бол байна л гэж би бол харж байгаа. Яг өнөө одоо нөө бид нар чинь эрчим хүчний шилжилттэй холбооч дандаа яг нүүрсний хэрэглээ буурнаа л гэдэг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө ялгаатай нь бид нар чинь аж үйлдвэрчлэлт нь бол улмал хөлөө хөгжөөл явах учраас нөгөө байгаа нүүрсээ бид нар яаж харин одоо эцсийн бүтээгдэхүүн болгож нөгөө нэмэн үртэг шингэж гарах уу гэдэг дээр ажиллах хэрэгтэй гэдэг тий. Тэгэхээр энэ маань яхаарахгүй аж үйлдвэрчлэлтэл бид нар одоо хөгжүүлэх хэрэгтэй байна гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж за олборлох, баяжуулах үйлдвэрч бай, боловсруулах үйлдвэрч бай, нөгөө гол хэрэглээ маань усны хэрэглээ байгаа тий. Тэгэхээр яг эрчим хүч хэрэгтэй гэж бид нар ярьдаг шиг усны хэрэглээ бас өндөр байх нэ. Сая бас уян гишүүн хэлж штэ нөгөө геологчид эрэл хайгуул ихтэй усны хайгуул судалгаа давхар хийе явдгаа гэдэг. Гэтэ харамсалтай нь одоо сүүлийн жилүүдэд нөгөө гидрогеологийн судалгаа гэж ажил бол баг зогсон байдалтай болсон. Ордууд нээж эхэлж чадахгүй байгаа болохоор тэнд усны одоо хайгуулаа бас их явуулсан ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр яг энэ геологчдын энэ судалгааны одоо үр дүнд усны боломжит нөөц нь ер нь таамгаар ямар хөө байдгийг яг энэ гидрогеологийн судалгааг эрчимжүүлэхэд бас төрөөс хэрхэн одоо дэмжих шаардлага байгаа гэж таарж байна. Судалгааны төвшөнд нь яриад хариулъя гэж бодож байна. Гидрогеологээр газрын дор усны судалгаа гэдэг яг монголоор нь орчуулад явах юм бол Монгол улсын нутаг дэвсгэрийг 100% гэж үзвэл 17% нь л ер нь шаардлага хангасан судалгаа хийгцэн гэж үзэж байгаа. Хангалтгүй тоо байхгүй тий. Гадаргын ус манай таана гэдэг үлээ, газрын доорх ус нь хаагур гэдэг үлээ, газрын доорх устай газар нь нутаг дэвсгэрийн дийлэнхийг эзэлдэг байтал бид нар ер нь Монгол улсын хаан газрын доорх усны тоо хэмжээ мэддэггүй гэсэн утгатай. За усны газар 2020 онд тусдаа байгуулагдсан их сайн ажиллаж байгаа. Тэгээд тэнд яг гидрогеологийн газрын доорх усны тодорхой тэм төсөв тавигдаад нэг баг ажил хийгддэг. Гэхдээ хангалттай бол ерөөсөө биш, бид ерөөсөө гүйцэхгүй байгаа. Тэгээд таны хэлдгээр одоо ялваа нэг дуулуурхаан төсөл явахаараа мэдээж яг үйлдвэртэй хэрэгтэй
усаа хайж болохын тулд нарийн судалгаануудыг хийгээд тэг ингээ усны нөөцийг бол ингээ тодорхой хэмжээгээр өсгөж байгаа. Тэгээд газрын доорх ус болгон ундан шууд хэрэгэлдэг бас ус байдаггүй. Гүнд байгаа ус байх тусмаа л хүнд ус байгаа. Эрдэсгэр ууж болохгүй байхгүй. Яаж ч үцгэсэн бүгд ингээл зүгээр айргийг хийгээл тавхад хүнд хэсэг ингээл доошоо тундаг штэ. Газар дор яг тийм баг. Тэгэхээр ингээд одоо чинь зарим манай одоо говийн бүстэйгээ үйлдвэрлэхээр нилээн одоо гүнээс хэдэн зуун метрээс усаа авч үйлдвэрт ашиглаж байгаа. Тэр бол бидний ууж болохгүй төвшний ус байдаг. Яг ингээд шинжилгээг нь харахаар. Гэтэ яг тэр нь ууж болох юм уу болохгүй мó гэдгээ ч мэдэхгүй байгаа байхгүй. За саяхан хэдхэн хоногийн өмнө Шадар сайдын ажлын алба. За засгийн газартай л гэсэн үг. Эрдэнэс уядлогоо компани тийм хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Тэгээд тэр маань юу гэсэн бэхэрээ одоо тухайн компани өөрийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд говийн бүсэд том ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. За нэг нь болохоор хэрвээ бүсчилж хөгжнөө. Тэгээд ер нь кластер байдлаар альва нэг одоо төслүүдийг явуулна гэх юм бол нэг томоо төлөвлөлтийг говийн бүсэд хийж байгаа. Зөвхөн өмнө говь ихгүй говийн бүсэд ч бас дундгой байгаа, доор нь говь сөмөр гэж байгаа. Тэр ингээд логистик төмөр зам, авцам бүгдийг харж байгаа тийм том төсөл хийя. Хам богд сумыг илүү сайн хөгжүүлье гэж. Дээр нь говийн бүсэд газрын дор усны судалгааг хийхэд дэмжиж гэж байгаа. Энэ бол маш том амжилт гэж бол би одоо байгалийн ухааны үний хувьд бол бодож байгаа. За мөн одоо усны чанар дээр нь судалгаа хийгээд өгөө гэж. 2019 онд бол Шинжлэх ухааны академи, газар зүй геологийн хүрээлэн химийн хүрээлэн дээр хамтраад Монгол улсын хэмжээнд бүх аймаг сумдын ундны усны одоо чанарын судалгааг 88 үзүүлэлтээр гаргасан байдаг. Тэр судалгааг бид нар давтаж хийх ёстой. За энэ давтахыг болохоор одоо энэ Эрдэнэс уядлогоо буцаа Шинжлэх ухааны академитай хамтраад одоо давтамж бүхий судалгааг хийгээд аль худгийг нь одоо унтанд хэрэглэхдээ ямар байдлаар цэвэршүүлэх юм бэ? Говийн бүсд ер нь энэ чанар ямар байгаа юм бэ гэдгийг нь харах энэ бололцоог бол олох гэж байгаа. Тэгээ бас энэ одоо подкастыг үзэж магадгүй ямар ч тач одоо бид нар талархал илэрхийлэх ёстой маш их зардал гарна, хүн хүч гарна. Тийм академийн маань бол нэлээ газар зүйн хөгжлийн өрөөлөнгийн эрдэмтдтэй холбогдсон нэлээд талархаж хүлээж авч илээ. 2026 оноос эхлэн гээд байгаа. Тэгээд аль болох эртэл эхлүүлээд л тэгээд бид нар одоо мэдээлэлээ нэгтгэх нь чухал. Тэгээд энэ бол ажил бол усан дээр хийгдэж байгаа. Тэгээд газрын дорх судалгаа нь бас ингээ хийгдэхэр нөгөө 17% маань ядаж говийн бүсээ хамарчих юм бол илүү их мэдээллийг бид нар авах гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө бас хурал дээр усны ажил хэсгээр таахалж ажилладаг тийм. Тэгэхээр энэ маань яг нь судалгааны үр дүнтэй уялдаж хуулинд өөрчлөлт орох гэж байна уу? Эсвэл хуулийн одоо төсөл маань ер нь явж гинөө? Харин тийм ээ. Хууль газрын ер нь устай холбоотой 4 хууль Монголд байгаа. Тэгээ ер нь бол 15 оноос хойш ерөөсөө одоо аль ч хуулинд өөрчлөлт ороогүй юм лээ. Тэгэл хамгийн одоо нэг хот байгуулалттай холбоотой усны асуудал нь хамгийн ихний хууль байдаг. Тэгэл тэр хуулиудаа бид нар сайжруулах ёстой. Сая парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн дээр захиалаад бид нар энэ 4 хуулийнхаа давхардл хийлийг судлаад яг ингээ ажилдаа ороход бэлэн болсон. Тэгтэл одоо энэ том судалгаа говийн бүсэд эхлэх гээд байдаг. Тэгэхээр уул нас ингээ датагаа харчаад хууль руугаа орвол чанартай л байх болно. Гэхдээ ядаж одоо мэдэгдэж байгаа хийдлүүдээ хаана нь яаж суулгаж болох вэ гэд бас харах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ дээр бол ажиллаж байна. Өнгөрсөн чуулганаар бол нэлээд идэвхтэй усны газрынхантай хамтарч ажилласан байна. Яг усны одоо нөгөө чанараа бид нараас юусэн мэдэж чаддгүй те бохирдолтой ус уугаад байгаа мó эсвэл өндөр эрсдэлттэйг уугаад байгаа мó энэ нь яаж эрүүл мэндэд нөлөөлдөг ингээд одоо манайх ялангуяа манай гэр бүл нохтоос гадна амьдардаг усны эрсдэл маш өндөр эргээд эн чинь нөгөө ус хумс арьсан төртөлний нөлөөлөд эхэлт юм билээ шүү дээ олон жил болохоор тийм нөө эрүүл мэндэд нөлөөлдөг. Тэгэхээр энэ асуудал дээр бид нарын харахгүй нухацтай андаад үнэхээр үйлдвэрлэлийн зорилттой бол энийг нь яаж ашиглах юм бэ? Ямар стандарт нормативаар явах юм? Ундны осны хол яах ёстой юм бэ гэх. Тэгэхээр бид нар нөгөө уул уурхайд айгуух санаа зовоод уул уурхайн хууль дүрм журмыг ингээд иргэд маань яриад өгмөшлөө өөрсдийнхөө нөгөө хэрэглээний өөрсдийнхөө амьдарч байгаа орчны байгаль орчны асуудал дээр ерөөсөө анхаарал хандуулдаг юм билээ шүү дээ. Тэрний нэг жишээ нь бол одоо энэ Улаанбаатарын одоо экологийн бохирдол те яг тэгж ажиглагдчихсэн. За яа харахгүй ингээд яриа маань ингээд орон нутг руу чиглэх нэ одоо орон нутгийн иргэд гэж ярьж эхэлж байна. Тэгэхээр энэ орон нутгийн иргэд гэдэг маань одоо энэ салбарын том сорилт тэгсэн мөртлөө цаашаа тэлхэхлээр энэ хүмүүс болохгүй байгаа юм шиг ингээд яриад байдаг шүү дээ те. Гэтэл ингээд нөгөө газар дээр нь бид нар одоо бүгд л өөрсдөө ажиллаж исэн нөхцөл байдал ямар байдгийг мэддэг те. Тэгэхээр цаашдаа бид нар яг энэ орон нутгийн үйл ажиллагаанд орон нутгтай харилцах үйл ажиллагаанд за хоёр тал оролцогч талууд хамтарч хэрхэн амжилттайгаар төслөө удирдах ёстой юм бэ? Энэ дээр бас хууль эрх зөрчил ямар зохицуулалт хэрэгтэй гэж та бүхэн харж байна. Энэ манай улуурхан салбарт бол хамгийн том тулгамдж байгаа
геологийн уулуурхайн салбарт бол тулгамж байгаа асуудал энэ орон нутгийн харилцааны асуудал байдаг. За энэ бол одоо олон юмнуудыг бас ярьж болно. Тэгж уурхай талаасаа тэгж болохгүй байна, орон нутаг тэгж чадахгүй байна, ийм ажлуудыг хийхгүй байна гэдэг ч юм уу. За явж хамгийн чухал асуудал нь тухайн орон нутагта олборлолт одоо хайгуул олборлолт хийгээд ямар өр өгөөж өгч байгаа юм бэ гэдэг нь хамгийн чухал байдаг юм байна л да. За улсын төсвийг өргөн барьсан энэ цаг хугацаанд хараад тахт бол уул уурхайтай аймагуд бол улсын төсвөөс бага татаас авч байна. Уул уурхай байхгүй аймагуд нь бол хамгийн их татаас авч байгаа. Яг энэ бол одоо нэг шудраг зарчимдаа нийцж чинь үгүй юу гэдэг асуудлыг тавих хэрэгтэй. Үнэхээр одоо уул уурхай явуулахгүй байсан ч улсын төсвөөс нөгөө аймагуудаасаа татаад авч болж байгаа бол хэн ч уул уурхайг явуулахыг хүсэхгүй. Ялангуяа орон нутаг тэр нөгөө нутгийн иргэд бол. Тийм учраас энэ асуудлыг түрүүний миний ярьдаг нөгөө 3 хуулийн чухал асуудлын хамгийн түрүүнд байгаа одоо энэ амнаатын асуудал дээр орон нутагт хуваарлтыг бол нэмэгдүүлж өгөх нь маш чухал асуудал юм аа. Үнэхээр одоо тухайн орон нутгаас олборлолт ашиглалт яваад тэр өгөөжийн одоо орон нутг нь аваад тэрийг одоо хөгжлийн сандаа ч юм уу тусгаасан байдлаар орон нутгаа хөгжүүлдэг бол бүх одоо орон нутаг бол уулуурхайн төсөлтөй болъё. Тэрийг дагсан жижиг бичил одоо бизнес орчингууд, за мөн дагсан ажлын байрууд ингээд үүсэх ийм одоо давуу талтай учраас бүх одоо орон нутгууд бол дэмжих байх гэж бодож байна. Яг үндсэндээ бол орон нутгийн иргэд бол геологи уулуурхайн асуудлыг бас их эсэргүүцдэггүй шүү дээ яг бодит байдал төр. Энэ олон иргэний нийгмийн хөдөлгөөний байгууллагууд за мөн одоо олон л талтай хүмүүс одоо холбоодууд энэ зөрчлүүдийг бас дэвэргэж хит одоо бас масс юм шиг харагдах юм нөхцөл байдал бол манай салбарт бол тулгараад байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр бол бас тодорхой хэмжээний зохицуултыг одоо эдийн засгийн хөшүүргийн аргаар л одоо оруулах бас зүгээр юм болов. За амнаатын асуудлаас гадна тусгай зөвшөөрлийн төлбөр байна те. Тусгай зөвшөөрөл олгоод төлбөр нь бол одоо ингээд жил болгон тодорхой хэмжээнд орж иж байгаа. За бид бол хуулийн төсөл дээр бол өмнөх хуулийн төсөл дээр бэлтгэхдээ хагуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг бас 10 дахин нэмэгдүүлчихье. За ингээд энэ орж ирж байгаа мөнгөнд дүнгээс орон нутгийн нэгдүгээр хувирлах юм байна. За хоёрдугаарт бол энэ орж ирж байгаа мөнгөнд дүнгээс эргээд энэ салбартаа хайгуулын ажил бас зарцуулбал бас зүгээр болох юм байна. Тэгээд хайгуулын ажил ядаж л улс өөрөө Монгол улсдаа юу байна гэдгийг улсын төсвөөрөө хөрөнгөөрөө хийгээд одоо ингээд газар нутгийнхаа хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх гэвэл улсад мөнгө байхгүй бол тусгай зөвшөөрлийн төлбөрөөрөө бас энийг хийж болох юм байна гэдэг ийм үндслээр тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нэмэгдүүлэх нь олон давуу талтай юм аа. Үгүй ядчил тусгай зөвшөөрөл авч хадгалаад байхгүй те. Эдийн засгийн эргэлтнөр хайгаад байгаа бол байгаа, байхгүй бол буцааж хүлээлгэж өгөө дараагийн үн агуул гэдэг энэ систем рүү орох юм бол бас зөв зүйтэй юм байна гэж ойлгож бид бол төсөлтөд орж исэн. Зарим талаадаа бас давуу талтай, зарим талдаа бол бас сул талтай байхыг үүсэхгүй. Тэгэхээр ингээд нөө хоёр асуудал яригдчих шүү дээ. Нөө орон нутагт ийм сан хөмрөг үүсгэх ёстой. За гэтэл бид нараас нөө баялагын сан гэдэг хуулиа баталсан. Тэн дээрээ бас яаж баялагын сангаа бүрдүүлэх үү гэдээ яг ярьж байгаа энэ цаг үе шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар яг энэ хоёр параллельны зэрэг байхдаа ямар одоо зорилготой байхын хоёр сан маань тийм энэ дээр дахиад бид нар орон нутгийн хөгжүүлэх сан гэдэг маань яг ямар хүрээнд байх ёстой. Нөө давхарцсан бас юу ачааллыг компаниудад бас бий болгочих үе тийм. Тэгэхээр энэ хоёр зэрэгцээ одоо сангуудын талаар бас таны байр суурийг сонсъё. Ер нь хариуцлагатай уулуурхайн кодексгээ танай ассоциацаас ер нь заавал дагаж мөрдөх биш тий. Одоо яг сайн дураараа ордог. Тэр нэвтэрснээс хойш бол ер нь л одоо сая Бямдаг даргын хэлдэг тэр тухайн төсөл хэрэгжиж байгаа газарт нь үр өгөөж гэдэг асуудал нэлээх тийм газар авч тэр чиглэлээр компаниуд их ажил хийж байгаа юм шиг харагдсан. Тэгээд одоо хамгийн одоо сайн жишээ гэх юм бол одоо миний бодлоор говийн одоо уулуурхайтай болоод ч тэр өмнө говьор их явдаг. Тэгээд тэнд бол жишээ нь хамбог цуманд хурцсуур төгөөд ойдлохоо нөгөө говийн оюу гэдэг сангаасаа өөр зөвхөн хамбог цуманда зориулсан хүртэл сан ингээ компани нийгмийн хариуцлага хүрээд гаргачихсан. Говийн оюу болохоор тийм ангийн хэмжээнд. Тийм. Говийн оюу болохоор 15 өмнө говь аймгийн 15 сум зориулсан. Хурцсуур хамбогд болохоор зөвхөн хамбогд руугаа. Тийм. Тэр аваа цогццээ өмнө аймгийн цогццээ суманд байгаа. Одоо энэ манай том 5-7 бассейнаас олборлогдож байгаа. Олборлж байгаа тэр одоо компаниуд бас яг тийм зөвхөн цогццээ гэсэн ийм одоо сантай байвал яасан юм бэ гэдэг дээр бол одоо хүрх одоо боломжтой газар хүртэл ярьж явна. Тэгээд одоо зэрэгэлдэх сумаасаа жишээ аваад болохгүй гэх газаргүй. Энэ маань нөгөө хариуцлагатай уулуурхай одоо тэр агуулга руугаа ороод бүтэн сайхан тайлагнагдаад тэгээд ч үр өгөөж нь мэдэгдээд явчих واخ гэж
боддог. Тэгэхээр бол тухайн компани хувийн одоо хвшлийн л одоо шийдэх асуудал. Гэхдээ боломжтой бол тухайн төсөл хэрэгжиж байгаа сум нь л илүү сайхан хөгжижээвэл хэрэгтэй. Тэгээд яг үр өгөөж гээд ингээд тодорхойлтыг бас энэ чухал ашиг малтмлын тухай хууль дээр оруулж өгсөн байна. Тэгээд үр өгөөж гээд тэгэнгүүт манайхан зөвхөн эдийн засгийн утгаар нараад байгаа. Ашиг малтмлын нөөцчлөсний төлбөрөөс тэдэн хувь гэдэг. Энэ бол одоо ингэж харахаас ч өөр аргагүй. Угаасаа л одоо мэдрэгдэж байгаа тэр юм шиг те. Эсвэл ярьж байгаа тэр. Өшөө бас энэ үр өгөөжийг ингээд яг олон улсынхаа одоо олон улсад явдаг агуулгаар нарах юм бол хажууд нийгмийн үр өгөөж гэж байгаа. Нийгмийн үр өгөөжөд тухайн орон нутгаасаа, тухайн сумаасаа, аймгаасаа ажиллах хүчин авч ивэл энэ нийгмийн үр өгөөж юм аа. Тухайн одоо төсөл хэрэгжиж байгаа талбайдаа сургууль цэцэрлэг орон сууц барьж ивэл нийгмийн үр өгөөж юм аа. Тэгвэл энэ үр өгөөжийг бас хэмждэг болвол хэрэгтэй байна. Тэгээд 3 дугаар нь болохоор одоо аливаа нэг гуулрахын төсөл хэрэгжүүлэгчд бол одоо байгалийн баялагийг ашиглаж байгаа. Байгалийн баялагын үр өгөөж гэж бас байна. Энэ маань болохоор одоо нөгөө хариуцлагатай байдлаар холбоорлогдоод явчих юм бол бүх талын одоо бүх оролцогч талуудад нь ижил тэгшингээ сайхан хүртэгдээд явчихна. Тэгэхээр ингээд салбар дагаад хүмүүс их сайн мэдээлэлтэй болчих юм аа гэсэн агуулга. Тэгэхээр цаашдаа бүгдээрээ бас уулуурхаан салбарыг ярихдаа үр өгөөжийг нийгмийн талаас нь хийсэн барьсан хийлэх гэж байгаа зүйлээ хүртэл сайн ярих хэрэгтэй байгаа. Тэгээ энэ бол хайгуулын үе шатанд бол арай өөр байх хэрэгтэй. Ашиглалтын олборлолтын үе шатанд тийм байх хэрэгтэй гэдгийг бас нэлээд сайн гаргахыг бол одоо хуулийн дээр зорьсон байна. Тэгээ одоо зөв нээлттэй санал авч байгаа учраас ди парламент дээр ороод манай одоо салбарынхан одоо уншир танилцаад саналаа өгөхөд бол нээлттэй байгаа. Тэгээ өшөө бас нийлүү хилцүүлгүүд явж нүр өгөөжийг илүү сайн тодорхойлж өгөх шаардлагатай юм байна. Яг одоо нөгөө олон улсад хариуцлагатай боловхоо гэдгсэн бол одоо хариуцлагатай хайгуул гэдэг тийм нөгөө энэ кодексууд ягаад хууль байхад гарч ирээд байгаа юм бэ гэж яриад идэх чинь шүү дээ тийм нөгөө заавал хуулиар зохицуулагдаж чадахгүй байгаа нийгмийн харилцааны асуудлуудыг бас нөгөө хариуцлагатай төслөд харах хэрэгтэй тийм ийм учраас нөгөө ESG гэдэг ойлголт тийм сая таны ярьдгаар нөгөө нийгмийн өгөөжийг бид харах ойлцсон зөвхөн татвар хураамж гэж хараад байдаг. Тэгэхээр энэ нөгөө ESG буюу байгаль орчин нийгэм засаглалын асуудал гэх бонз гэх манайхнаар яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас айгүй олон байр суурь гарч ирээд идэв. Зарим нь бол ер нь сайн дурын үндсэн дээр явах хэрэгтэй гэж, зарим нь бол одоо хуульчлах хэрэгтэй гэд тэ. Энийг бас та бүхний ч яамд ажиллаж байхдаа энэ асуудлууд яригддаг гэсэн. Энэ дээр бас та бүхэн ямар байр суурьтай гэдэм бэ? Бид нар одоо яг энэ зарим сайн дурынгээ орхичхоор хэрэгжүүлэхгүй байгаад шүү дээ. Тэгэхээр эсвэл хуульчлах нь зөв юм уу, буруу юм уу? Тий, тэгээд мэдээж уулуурхаан салбар ялаг уулуурхаан салбар чинь хөвсөн хөгжиж байна. Энэ салбарт одоо хамгийн түрүүнд л одоо хэмэл уян одоо бүхэл дэвшилт юмнууд орж ирж байна тий. Тийм учраас бол ялангуяа энэ чиглэлийн кодексуудыг бас нэвтрүүлээд ашиглах нь бол бизнес эрхэлж байгаа хүмүүстээ бол бас их давуу талтай юм л та. Тэгээ энийг бол бас яг тодорхой хэмжээнд одоо бодлогын төвшөнд бас хуулиндаа тодорхой хэмжээнд тусахгүй. За ингээд сайн дураараа ингээ хагас дутуу хэрэгжүүлээд явах уу гэдэг асуудлыг манай салбарын яам маань бас бодлого гаргаж байгаа юм бас авч үзэж байгаа бах. Энэ бас тодорхой хэмжээнд бас яг хуулийн нэмэлт өөрчлөлт орох үед нь бол бас тодорхой хэмжээний шалгуурууд. Гэхдээ одоо жишээлбэл яг миний бодлоор бол жижиг хэмжээний, дунд хэмжээний урхаанууд арай ялгамжтай тий. Мохон хэмжээний одоо эдийн засгийн болоод бүс нутгийн үүрэг хүлээж байгаа урхаануудын хувьд бол арай өөр шалгууртай байхыг бас дэмждэг. Мэдээж одоо түгээмэл даргацтай ч гэдэг юм уу, зам бүтээн байгуулалтын жижиг урхаанууд дээр бол бас энэ асуудлыг тавих нь бас утгагүй байх тий. Энэ агуулгыг барих хэрэгтэй. За тэгээд ер нь дэлхийн нийт одоо магадгүй хөрөнгө оруулалтаар одоо улс болгон татахыг хүсэж штэ. Америкийн нэгдсэн улс хүртэл одоо өөртөө маш их хөрөнгө оруулалт татахын тулд маш олон төрлийн бодлогууд гаргаж ерөнхийлөгчийн зүгээс реакцид үзүүлж байна тийм ээ. Тэгэхээр манай Азийн орнууд ялангуяа Казахстан, Узбек энэ улс орнууд маань ямар бодлого барьж байна гэхээр ерөөсөө хөрөнгө оруулалт орж ирэх юм бол шалгуурыг нь маш доод түвшинд сүүлийн үед буулгаж байна. Хөрөнгө оруулалт хийвэл одоо үйл ажиллагааг нь бол бүх талаар дэмжиж гэдэг ийм бодлогыг барьж байгаа байхгүй. Ингэжээч одоо ирээдүйн дор хаяж 10, 20 жилийн дараа хөрөнгө оруулалт орж ирсэн улс орнуудын эдийн засаг бол мэдээж доктортой айтайхан байна тий. Энэ агуулгыг барьж байгаа учраас Монгол улс маань одоо яг өнөөдөр яг энэ хуулийн өөрчлөлтийг хийж хөрөнгө оруулалтыг татгаж чиглэсэн таатай өөрчлөлтүүдийг бас даруйхан оруулж ингэжээж одоо магадгүй 10, 20 жилийн дараа Монгол улсын эдийн засаг за ялангуяа одоо зах зээлийн хажууд байж бид нэр одоо энэ давуу талыг бол гаргаж авахгүй юм бол одоо зүүн одоо баруун талын Азийн орнуудад бол хөгжлөөрөө бол бас ард нь орох магадaltaй байна л гэж миний хувьд харж байгаа тийм. Урд нь чинь нөгөө хоёр хөршийн дунд байгаа энэ баг курс гэл те нөгөө
сул тал гэдэг байсан бол одоо давуу тал болцсон яваад байгаа шүү дээ. Тэгэхээр яг харахгүй нөгөө бонзын хувьд бол ялгаатай байдлаар олон улсын стандартыг нөгөө том төслүүд нь бол илүү нөгөө агсан түвшнийх, нөгөөдөл нь бол арай бага шалгууртаар нь бол хангаа явах гэдгээр бас нөгөө хариуцлагатай болгохын кодекс TSM гэдэг ингээ хоёр түвшний стандарт бас орж ирсэн. За саяны таны хэлдгээр нөгөө Трамп тариф бол бас маш олон тэ эдийн засгийн импактуудыг одоо энэ улс орнуудад үзүүлж байна л да. Энэ ч гэсэн бас манай өмнө төрш өртөөд эннийх нь одоо үр дагавар нь манай дээр ингээ нөгөө бууж штэ. Тэнд нэг хідэн хүн найтахад л манад одоо энэ нэлээд том цочрлыг өгөө явчихдаг. Тэгэхээр цаашдаа бас яг энэ хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр энэ өрсөлдөж байгаа улсуудтай бид нар өрсөлдөхөд одоо уян гишүүний хуулийн дээр байсан санагдчих нөгөө боловсруулж байгаа хуулийн дээр баялагын сангийн татвар гэдэг тий. Энэ маань бас яг ямар нөлөөг бас энэ хөрөнгө оруулагчдыг орж ихэд нөлөөг үзүүлнэ гэж таарч оруулсан бэ. За үндэсний баялагын сангийн тухай хууль Монгол улсад байгаа нь сайн хэрэг байгаа юм. Одоо бид нар яг л нэг айтайхан сайхан хэрэгжүүлээд явчих хэрэгтэй. Тэгээ үндсэн шалтгаан нь бол бид нар үндсэн хуулийн 6-гийн 2-т тэ байгалийн баялаг бол акцуар түвний одоо мэдлэлтэй хагаад үр шим нь бол тэгш шудраг хүртэгдэж явах хэвээр. Тэгш шудраг гэдэгт бол одоо тухайн төсөл нь аль суманд хэрэгжиж байна вэ гэдэг нь хүртэл шудраг байна уу? Өөрөө өөж нь илүү хүртэх нь одоо шудраг уу үгүй юу гэдэг нь хүртэл харагдах хэвээр шүү дээ, тэ. Тэр яг үндсэн хуулийн заалтынхаа дагуу энэ үндэсний баялагын сангийн тухай боловсруулагдаад гарсан. За хуримтлалын сан гэл би их онцолж ирдэг. Дотроо бол 3 сантай шүү дээ, тийм ээ. Хуримтлалын санд нь болохоор одоо ямар төлбөр хуримтлагдаж байгаа вэ гэхээр тухайн стратегийн орд гэдэг тодорхойлт байгаа. 2007 онд 16 орд бол стратегийн ордод хамрагдсан. Тухайн ордуудынх нь одоо ашигаас нь 34 хүртэл хувь. Эсвэл одоо тусгай амнаатаар бас орлуулж болно гэсэн юм заалт үүдэг. Тэгэхээр стратегийн орд байна гэдэг бол заавал одоо ямар нэгэн байдлаар засгийн газартай их хурлын түвшинд одоо ингээл хилцээр хийж нэг тодорхой нэг үе шатыг тухайн одоо компанид тухайн одоо хөрөнгө оруулагчид заавал даван туулах юм шаардлагыг үүсгэж байгаа. За бусад улсуудад яг ийм агуулга энэ хууль эрх зүйн орчинд эрх зүйн салбарт нь байна уу гэхээр одоо тун хувирдоо. За Казахстанд бол нэг юуны Каспийн тэнгис гэдэг нэг байгалийн экологийн үнэхээр тэм хэцүү одоо хэцүүч байх уу тийм одоо өрмөц тогтцтой газраа бол бас авч үздэг юм лээ. Оролцоо байх ёстой гэд. За зарим одоо юу гэдэг Норвегийн газрын тосныхан болохоор бас ингээд өөрсдөө анханасаа ч төрийн одоо мэдлэлтэйсэн юм лээ манай эрдэнэ шиг тий. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ингээд төрийн оролцоо тэр улсуудад харагдаад байдаг. Гэхдээ түрүүн одоо Узбекистан гэж сая юмдаг дарга дурдлаа. Узбекистан бол одоо маш их хөрөнгө татж байгаа шүү дээ эрх зүйн салбарт. Тэдний хууль эрх зүйн орчинтой бид нар өөрсдөө харьцуулж харах хэрэгтэй. Тэрс хаана ч хөрөхгүй шүү дээ. Тэгэл одоо хөрөнгө оруулагчид юу гэж харж байна гэхээр за одоо бид нар ингээл хайх нэ. За хайхад нэг дунджаар 10 жил тий 8 жил зарцуулнаа. Тэгээ байжсэн чинь хэмжээнээс нь хамаарал тэг одоо яг үгүй заавал ингээл том хилцээрт орох юм байна. Энэ эрсдэл бол харагдаад байгаа байхгүй. За тэг ингээд яг хувийн за хэдэн хувийг нь өгөх юм бэ гэл төртөөгөө дийлэх юм хэр 34 хүртэл эсвэл 50 хүртэл гэх бүр ингээд 0-оос 34 0-оос 50 чинь тодорхой биш байгаа байхгүй тий. Тэгэхээр тодорхой болох хэрэгтэй байна гэдэг дээр одоо хуулийн одоо чухал арт малтамлыг дэмжихтэй тэгвэл яах юм бэ? Чухал арт малтамлын төсөл хэрвээ хайгуулын үйл ажиллагааны яваад орд болох юм бол чухал арт малтмал гэж зарласан арт малтамлыг л олборлох гэж байгаа бол үндэсний баялагын сандаа тодорхой хувийн борлуулалтын орлогоос одоо орлого төвлөрүүлжээ. Тэгээ энд бол заавал та стратеги орд байх албагүй. Та Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулаад газрын эвлийг хөндөж байгаа учраас хэрвээ л таны ашигт малтмал чухалд орсон бол үндэсний баялагын санд төлбөр хөрвүүлээч гэсэн энэ агуулга бол орсон баг. Тэгэхээр татвар нь тодорхой тий яг ингээд татвар нь тодорхой. Тэг яг татвараа шууд одоо 2% борлуулалтын орлогын 2% гэх үү 3% гэх үү гэд энэ ч бас нэлээд судалгаа бол явагдсан байгаа. Тэгээд энэ дээр бас нэлээд удаан биш борлуулалтын ер нь бол амнааттай адилхан гэсэн үг байхгүй. Гэхдээ бид нар давхар одоо зэсийн амнаат маш өндөр байхад дахиад нэг одоо амнаат одоо борлуулалтын орлогоос нь авдаг хувь гаргаж ирвэл бас дарамт болно. Тэгэхээр национал малтмалын нөөцлөсний төлбөрийг бас национал малтмалын тухай хуульд уялдуулан өөрчлөх шаардлага. Ер нь салбарт хийх ажил их байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бол бас л ингээл нөгөө айгүй их нөгөө иргэдтэй уулзаа явдаг болохоор хөрөнгө оруулагч яах гэдэг тий. Тэгэл өөрсдөө хийчихээч тий. Одоо биднэрт оюутлогоо байна, тавталгоо эдрийг ашиглаад дуусчих л та. Ингээл одоо сайхан амьдрчих л та гэл хоёр юм байгаа шүү дээ. Хайгуулын үйл ажиллагаа чи 99% эрсдэлтэй учраас
хөрөнгө оруулалтаар л хийхгүй бол одоо бид нар төсвийн мөнгөөр хийж чадахгүй байхгүй юу? Бидэрт мөнгө авахгүй. За тэгээд одоо байгаа ордууч бүгдээрээ өөр ингэсэн настай. Дуусч шүү дээ. Тэгээд дуусчингууд нь бүгдээрээ яах вэ гэж бас толгой өвдгсөн асуудал байна шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь бас Монгол улсад амьдарч байгаа нөө эзэн нь хаана юу байгаагаа мэдэх хэрэгтэй байна гэдэг шиг хайгуулаа хийлгээд ингээд дараагийнхаа таргетуудыг мэдчих нь хинд ашигтай. Биднэрт ашигтай, бидний өр хүүхдэд ашигтай байхгүй юу? Тэгэхээр ер нь л хууль эрх зүйн орчноо тодорхой ойлгох л ёстой юм лээ. Бид хэд бас хуулийн төсвийг ашиг нөхцөлийн хуулийн тэр ажил дээр ажлын хэсгээр ажиллаж байгаа нэлээд л маргалдаг байлаа тий яриад тий гайгүй болох байгаа. Яг энэ стратеги гэдэг дээр би бас нэг юм нэмэлчмээр байгаа. Ер нь бол яг зүгээр хаач байхгүй л кейс л дээ стратеги орд гэдэг. Энэ дээр яг саяхан нөгөө орооногийн гэрээ байгууллаа шүү дээ. Тэгээд Монгол Улсын засгийн газар Эрдэнэ Монгол ерөнхийдөө голчлоод энд орлоо. Энэ бол харьцангуй бас арай амар төсөл байсан. Ягаад гэвэл дэлхийн нийт шингэн ашигт малтмал газрын засгийг олборлого, за мөн газар дор уусган баяжуулах гэдэг юм. Энэ технологиуд бол ашиглалтын зардал харьцангуй бага байхгүй. Ашиглалтын зардал бага, зах зээлд борлуулж байгаа үн өндөр байхад энэ төрлийн одоо бүтээгдэхүүн хуваах шиг ийм гэрээ хийхэд аюу ашигтай харагддаг. Одоо хатуу ашигт мал буюу нүүрсний уур хаанууд дээр за засгийн газар гэрээ хийя гэдэг тооцоон дээр суй. Хөрс суул 10-аас 20%. Нэг одоо тонн нүүрсийг гаргаж авахын тулд 20 тонн хөрс зайлуулж ийж тэр нүүрсийг гаргаж авдаг. Тэгм учраас хатуу ашигт малтмал дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ хийж болдоггүй. Ягаад гэвэл зардал аюу өндөр байдаг. Үйл ажиллагааны зардал өндөр учраас ашиг нь тэр дээр бага гардаг. Тэр ашигыг хуваалцах асуудал бол байж болно. Монгол улсын төр талаас харах юм бол өнөөх шөнөө санаачилж байгаа роялтигоор орлуулаа гэдэг нь бол ямар ч эрсдэл байхгүй нэгдүгээр шууд борлуулалтын орлогоос авдаг. Хөрөнгө оруулалтын нь төр талаас харуул энэ шийдэл нь хамгийн зөв болно. Одоо компани хувь за эзэмшээл дараа нь эрсдэлд ороод тэр уурхаа дээр аваар усл гарах уу, зах зээл унах уу, маш олон эрсдэл төрийг оруулж яснаас шууд борлуулалтын орлогоос авах юм бол үйл ажиллагаа явах тусам л шууд автоматар авна. Энэ өөрөө тогтвортой бөгөөд хамгийн үр ашигтай хувилбар гэдэг нь дэлхийн нийт шалгарсан байна. Шингэн ашигт малтмал дээр бүтээгдэхүүн уух гэрээ хийх нь зөв, хатуу ашигт малтмал дээр энийг хэрэгжилж болдоггүй. Ягаад гэвэл эдийн засгийн модулуудыг гаргаж ирээл тооцоо ихэд зардал нь өндөр болчихдог. Тэрэнд орохноо Монгол улс төр талаас харуул роялти авах нь хамаагүй зөв байна. За роялтигаа авах гэхэлэр чинь тэгэл нөгөө олоог орлогот нь санагдуулаад байгаа шүү дээ нөгөө нүүрсэн дээр ялангуяа тий одоо бид нар маш олон жилийн жишг үнэтэй холбоотой асуудал нэг гэрээгээр олгоол нэг гэрээний үн олгоол нэг нөгөө жишг үн олгоол ингээл явдаг. Тэгээд Эрдэнэ төлөвлөр дээр ч нөгөө зэстээр одоо хамгийн өндөр роялти төлж ийн гээл тий. Гэхдээ Эрдэнэтийн роялтиг бууруулад олон улсын жишгт нь одоо манайх 10% одоо роялтитай болчвол аж ахуйн нэгжийн орлогын албан татвараараа төрд орох нөгөө мөнгөн дүнд нь өөрчлөлт орохгүй мөлий шүү дээ. Нэг одоо судлаачид бүр судлаад гараад ирсэн. Тэгэхээр нүүрсэн дээр бол одоо хамгийн гол бас сорилт нь жишг үний асуудал гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо нүүрсний салбар дээр бас жишг үн хөрөнгийн биржээр арилжаалаад бас баггүй хугацаа өнгөрцөн байна. За саяхан засгийн газрын тогтоол гараад одоо хөрөнгийн биржийн жишг үнийг барихаар болж байна. Тийм мэдээж энэ маань одоо бас нэг талдаа нэг шат бид нар ахиж байна. Ямар ч байсан олоогүй орлогот нь оногдуулдаг байсан татвар маань арай одоо бодиттой болж байна тий. Гэхдээ бас яг энэ биржээр арилжаалаад бид нар баггүй хугацааг өнгөрөөчлөө шинэ хуульчтай тий. Тэгэхээр энэ хуультай холбоотой бас асуудлууд юу гарч ийн сайжруулах юм байна эсвэл болж гин үү тий. Жишг үнийг энэ тооцох дээр бас ямар одоо ахиц гарах уу? Яг бүх компаниудад бас энэ маань нөлөөлж чадах уу? Тэгэхээр яг энэ асуудлыг ярихад бол бас түүхэл сөхөх хэрэг байна л да. Ганбаатар сайдын үед одоо бид хоёр бас яг энэ биржийн тухай хуулийн асуудал дээр бас сууцгаагаад бид нар яг тэр цаг хугацаанд бол бас биржийн тухай хуулийг батлуулж одоо амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Энэ бас Монгол Улсын эдийн засгт үнэхээр одоо үүргээ гүйцэтгээд чухал ач холбогдлоо өгсөн хууль болсон. За энд одоо ч гэсэндээ хэрэгжиж явж байна. Маш давуу талтай нэг зүйл Монгол Улсын одоо үнэхээр томтлогоо нүүрсийн урхагаас олборсон нүүрсийг ам нөхцлөөр зардаг байдлыг болоод хил нөхцлөөр зардаг болсон шүү дээ. Яг одоо хилийн цааталд гаргаад Монголын одоо коксчдын зэрэг нүүрс маань ийм үнэнштэй болох ноо гэдгийг бол жишг тогтоож үзэж байгаа. Тэгээд энэ маань одоо ингээ хэрэгжээд бусад төрлийн ашигт малтмалууд ороод ингээд явж байна. Тэгээд юун төлөө энэ алхам хийсэн бэ гэхээр мэдээж нүүрсний хулгайг байхгүй болгоё. Дундын одоо янз бүрийн одоо хөдөлгөөнүүдийг зэгцлэе гэдэг том зорилгод байсан. Энэ том зорилго хэрэгжээд явцсан учраас Монгол улс одоо биржийн зарласан үнээсээ л амнаа тооцно маш шударга байна. Тэгэхээр бирж дээр төрийн өмчт үйлдвэрийн газрууд орохоос гадна хувийн хвшлүүд орж болно гэж байгаа. За тэгээ хувийн хвшлүүд орох гэхээр хүндрэлтэй асуудал үүсэж байна. Одоо шилбэл Монгол улсын баруун зүүн хил дээр
одоо тухайн уурхааны ойр байршилтай тийшээгээ гаргаж байгаа нүрсний жижиг уурхаанууд бол эрчим хүчний нүрсээ гаргахад бол худалдаа холтон цаанаа нэг л итгээд байгаа. Эрчим хүчний том одоо нүрсний цэглэгээ станц ч гэдэг юм тэд нар байгаад байдаг. Тэд нар бол ерөөсөө шууд одоо бид нэг ингээ биржээр дамжуулаад зарьяа гэхээр зовлон ярьж байгаа нь бид тэр бирж жорохгүй шүү. Танах хүсгүй бол бид нар өөр одоо худалдаа авч манай нийлүүл 40 50 3 4 хүмүүсээс хамааралтай байдаг. Заавал танахаас авах гэдэг хаалбгүй гэдэг байдлыг одоо нөгөө хувийн хвшлийн жижиг дунд уурхаануудад бол үзүүлж эхэлж байгаа. Тийм учраас тэд нар маань бас ороход нэгдүгээр хүндрэлтэй байна. За яг хоо тэгээд дундаас дээшээгээ уурхаанууд бол 1-2-ороо орж ийн. Энэ өшөө илүү идэвхжих хэрэгтэй, сайжрах хэрэгтэй. Ингээм бол одоо үнэхээр одоо Монгол улсдаа тогтоосон үнээсээ татвар авах юм бол чудраг байна. Тэгэхгүй өнөөдөр жишг үний асуудал энэ төр сангийн яамны ажлын хэсгүүд бол мэдээж тэр хөлийн цаатал тээвэр логистик энэ юмнууд нь бүх юм одоо ороод гарцсан биржийн үнээсээ л хувилж тооцоол тэр нь бодтой бодгүй за магадгүй 9% төлөх байсан бол бид нар 12% төлөөд байна гэдэг ийм аргаанууд үүсээд байгаа. Тэр энийг л яг шудраг одоо энэ тогтолцоогоо ашиглаад бид нар яг тэр биржээсээ ч юм уу альсгүй биржийнхээ үнээсээ индексжүүлээд оройд төрлийн нүрсүүдээ одоо шилжүүлж тооцох юм уу гэдэг юм. Энэ аргачлалуудыг л маш сайн суулгаж өгөх юм бол хинч Монголын одоо газар нутгаас олборлсон баялагын баялагын одоо эзэнт нь төлдөг татварыг төлөхгүй гэхгүй байхгүй. Шудраг аваач, зөв аваач тий. Тэгэх юм бол одоо хөрөнгө оруулалт нэмэгдэх гээд байна. Баялаг бүтээж байгаа хүмүүс маань өшөө илүү салбарынхаа одоо өртөг зардлыг буулгасан эндээ хөрөнгө оруулалтыг бас хиймээр байна. Бүтээмээр гэдэг л ийм л зорилгоудтай байгаа шүү дээ тийм. Тийм учраас энийг үнэхээр одоо зөв зүйтэй болох тал дээр манай төрийн байгууллагууд бас санаачлагтай ажиллах хэрэгтэй. Ялангуяа хуулийн дээрээ оруулах хэрэгтэй. Гэхдээ энэ үнүүдийг бас үнэхээр одоо бодиттой тооцохын тулд маш их ажил болно. Энэ дээр одоо Монгол Нүрс Ассоциацийн зүгээс бас хамтарч ажиллахад бэлэн байна. Бидэнд одоо судалгааны ажлууд байна, судлаачд маань байна. Яг л бодиттой дүнгэл гаргаж тавих нь бол хамгийн туйлын зорилго болж байгаа. Тэгэхээр нөө цаашин хууль гарч ирээд хэрэгжээ явсан шүү дээ энэ маань. Тэгэхээр мэдээж хэрэгжилтийн явцад ингээд алдаатай зүйлүүд бол гарч байгаа. Тэгээд энийг одоо сайжруулах дээр дахиад нөө хууль эрх зүйн орчинд нөө өөрчлөлт хийх тал дээр бас ер нь яаж ажиллах хэрэгтэй бэ? Одоо сая бас нэг биржийн тухай хууль оны өмнө илүү хавар орж исэн тий хурлаар нэлээд маргаан дагуулад буцчих шиг болсон тий. Тэгэхээр энэ дээр бас уян гишүүний байр суурь. Биржийн тухай хуулийн дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй нэг зүйл нь болохоор дотоодын худалдаагаа бид нар биржээр явуулахыг нээх хэрэгтэй байгаа юм. Одоо бол дандаа экспортод гарч байгаа тохиолдолд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо шаардлага нь дотоодод байгаа нүрсний янз бүрийн баяжуулах, боловсруулах одоо үйлдвэрүүд төрийн өмчийн компаниудаас жишээ нь нүрсийг авах боломжгүй болчиход байгаа. Яа тэгэхээр биржийн тухай хууль дээр бол төрийн өмчийн компани, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани бол заавал биржээр ажиллана. Тэгээ биржээр нь авах гэхээр биржийн экспорттой холбоотой болчихоор дотоод авчдаг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр сая одоо ямар кейсүүд гарсан гэхээр зарим аймагуд жишээ нь тендер зарлаад тэр тендерт нь төрийн өмчийн уурхаа оролцоод тэгээд одоо зарах ч юм уу тий. Ийм одоо нэг асуудлууд бол гараад байгаа. Тэгэхээр хууль яг энэ агуулгаараа бол өөрчилж найруулдаг. Одоо шинжлэхтэй бишээ нэмэлт байдлаар орох хэвээр. Тэгээ энэ дээр бол ям ажиллаж байгаа. Тэгээ түрүүний орж ирсэн хуулбар дээр бол яг энэ агуулга нь байсан. Тэгээд нилээд нэмээд өөр бас одоо залтууд зохицуултууд орж ирсэн байсан нь дэмжигдээгүй. Дотоодын худалдааг бол уулан дэмжиж явсан юм аа. Тэгээд удахгүй дахиж орж ирэх хэвээр. Бас уян гишүүнээс одоо мэргэжлийн үеийн хувьд нь асуу эргээд яг би яриагаа орон нутгийн сэдв рүү оруулж ирэх чинь өнгөрсөн жилийн намар санагд чинь халдсан бүрэгдээ дээр маш хэмжээний нөгөө зохион байгуулалттай бүлэг этгээд ч юм уу те одоо иргэд эсрэг хүсэл хийгээд тэн дээр бас та нэлээд салбараа хамгаалсан байр суурийг илэрхийлж исэн. За энэ хавар бас тэр нь ингээл дахиад давтагдчихлаа шүү байна л да. Энэ маань хайгуулын явцад явж байгаа одоо төсөл шүү дээ те үйл ажиллагаа нь эхлэегүй. За бас яг ингээд сүүлийн одоо хэдэн сар ажиллаж байхад их хурлын гишүүд маань одоо тухайлсан нэг юм ордыг барьж аваад тий маш их юм буруу ташаач юм шиг мэдээллүүд ингээд олон нийтэд өгöd байна л да. Тэгэхээр энэ дээр би одоо зур сонсоолгоо нөгөө хяналт шалгалтын хороо илүү тий хянан шалгах хороо гэж байгуулагдчихээн. За нээлттэй сонсголын хороо гэж байгуулагдчихээн. Тэн дээр ингээд их бүхий гишүүд маань ороод суугаад ажиллаад ах шиг байна тий. Тэгэхээр яагаад ингээд нөгөө хуулийнхаа өрөөнд одоо их хурлын гишүүд маань компанитайгаа уулзролоод эсвэл засгийн газрын тэн дээрээ одоо ороод гэрээ байгуулсан бол гэрээнийхээ хүрээнд те асуудлаа шийдэх боломж нь байдгүй юм уу? Ягаад одоо гишүүд маань ингээд ийм олон нийт рүү хандсан ийм их мэдээллүүдийг хийгээд байна гэж харж байна. Харин хүслээр болдог бол яг л сая таны хэлсэнчлэн хууль журмынхаа дагуу засгийн газар нь одоо ажилтны эрх соёлын яамаараа дамжуулаад ажилтны эрх соёлын яам нь ашигт малтмал газрын засгийн газараа дамжуулаад хувийн хвшилтайгаа харилцаад ингээд асуудал нь шийдэгдэх ёстой
За ингээд орон нутгийн эсрэг хүчил бол яг энэ халзан бүрэгдээ төсөл төр бол их гарсаар байна. Тэгээд мэдээлэл дутуу өгөөд байгаа юм болов уу? Одоо хоёр талаас л асуудал их яаж шүү дээ. Одоо нэгэнд л одоо эсэргүүцэл хэтэрхий гараад байна. Нөгөөх нь болохоор бид нар мэдээлэл олигтой өгч чадахгүй байна. Одоо бид нар гэдэг нь одоо төрд ажиллаж байгаа. Одоо салбарынхан тий. Тэрийг хаана уулзуулах ёстой юм бэ гээл ингээл халзан бүрэгдээ дээр бодонгод одоо магадгүй миний зүгээр хувийн бодлол Ховд аймагт иргэдийн урлагийн төлөөлөгчд байгаа да. Тий. Яг тэр хэсэгтээ Ховд аймагт хэрэгжих төсөл учраас ингээ сайхан ярилцаад ойлголцох ёстой байтал одоо Монгол улсад одоо байгаа энэ одоо энэ хэдий тусгай ашиглалтын тусгай зөвшөөрөлж хайгуул ажил хийж байгаа газар. Тэгэхээр одоо төсөл болгоныг ингэж цугуулж авчраал тэр аймаг тэр сумын нийтийн анхааралд нь оруулж ирээл ингээл одоо хян шалгаад ингээл бас янз бүрийн байдлаар л нэг мэдээлэл нь юу гэж орж ирэх юм бэлээ тий. Тэгэхээр яг энэ нэг салбарын мэрэгчлэн хүний хувьд бодоход бол харамсаж байгаа. Энийг бол яг үндэ дэмжихгүй байгаа. Гэхдээ ингээхээс өөр арга бол яг халзан бүрэгдээ дээр бол байгаагүй юм шиг харагдаад байгаа. Үнэхээр ингээл очих болгонд л одоо юу гэдгийг төрөөс хэн нэгэн очих болгонд л одоо янз бүрийн асуудлууд үүсээл тий. Тэгвэл одоо яг энэ төсөл дээр одоо халзан бүрэгдээ энэ газрын орын төсөл дээр хэдий хайгуул ажил явуулж байгаа ч гэсэн одоо энэ хян шалах хороо ингээд дуусаасай. Их хурал дээр битгий явчраасай. Засгийн газрын төвшөнд, яамныхын төвшөнд, аймгийнхын төвшөнд мэдээлэлээ ингээ сайхан ширээний хоёр тал суужгаад ярилцчихаасай гэж бол хүсэж байгаа. Энийг ч гэсэндээ одоо манай энэ байгаль орчны байнгын орон дээр гарсан төр хороо юм ба. Энэ төсөл бол одоо зөндөө их асуудал үүсэдээс учраас одоо энэ төвшөнд хүрчих шиг боллоо. Дараагийн төсөл ингэж битгий их одоо газар аваасай л гэж хүсэж байгаа. Тэгээ яг өөрийнхөө төвшөнд ороод мэдээллийг сонсоод ингээд одоо чадлаараа л тайлбарлал явахыг одоо хичээндээ. Тэндээ бид нар ч гэсэндээ одоо яамыг тий агентлагийг ажиллаа маш сайн хийгээч л гэж ах хэрэгтэй юм шиг байна. Яг үнэ одоо таны мэдээж салбарын төлөөллийн хувьд те бас дотроос нэг ингээд зөөр ойлголтыг өгөөд явахгүй бол за бид нар бол мэдээж гадна талаас нь одоо холбоодууд те буруу байна гарсан шийдвэрээ төр одоо эргэж буцаал те нөгөө парламент гэдэг чинь нөгөө одоо гишүүд маань бидний төлөөлөл шүү дээ гэдэг. Тэгэхээр тэртээ тэргүй мэдээж 3,500,000 одоо бид нар шийдвэр гаргаж чадахгүй учраас тодорхой одоо яг энэ сонгох төлөөний бүхий хүнээ тавиад эрхийн нөгөөд явуулж байгаа шүү дээ мандатын нөгөө. Тэгэхээр эдгээр маань бас яг ингээд тодорхой эрх үүргийнхээ хүрээнд бас ажилласаа тий. Ялангуяа одоо их хурлын гишүүд маань засгийн газрын одоо зарим хийх ажил дээр хилцээрийнх нь үе шатн дээр орж ирээл те нөгөө олон улсын төсөл хөтөлбөрлөөч ингээд дайрж байгаа зүйл ингээд ажиглагдаад байна. Тэгэхээр энэ маань урт хугацаанд энэ чинь нийгмийн эдийн засагт бол ямар сөрөг нөлөөтэй вэ? Гадаадын хөрөнгө оруулалтад бас ямар одоо бид нар мессеж өгч байгаа гэдэг бас бодосоо энэ дээр бас та мэдээ салбарынхаа одоо энэ байр суурийг дотроос нас илэрхийлж яваарай гэж ингээ хүсэж байна. За мэдээж Бямтаг даргын хувьд бол одоо нүүрс ассоциацийг тэргүүн за мэдээж хувийн хвшил за энэ мэдээж одоо салбарын нүүрсний салбарынхаа одоо компаниуд ирэх шиг төлөөлж ажилладаг тий. Тэгэхээр ялангуяа одоо гаргаж байгаа шийдвэрүүд бол ер нь дандаа эргэж харж байна. Өнгөрсөн хугацаанд олгогдсон зөвшөөрлөн зөв байсан юм уу, буруу байсан юм уу тий. За мэдээж тэнд бол компаниуд дураараа ороод лиценз авах тийм эрхтэй нэгч компани байхгүй. Тухайн үеийн хууль эрхцэн орчноор шийдвэр гаргаад явсан байгаа. За мэдээж хууль эргэж үйлчилж байна харамсалтай тий. За стратеги орд гэж гаргаж ирэл 17-8 лист гаргачаал явж исэн. За сүүлдээ 30 рүү орох гэж байгаа шиг байна. За энэ маань ингээд сүүлдээ их хурлаар орно гэл түрүүний яг уян гишүүний хэлбэр яаж тэрийг тогтоох юм 34 юм уу 51 юм уу гэл те. Ингээд орд болгоныг хилцээх юм бол одоо их хурлын чинь нөгөө чиг үүрэгт бас яаж байх юм те. Нөгөө их хурлчууд үндсэн ажлыг хийхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг тодорхой байгаад түрүүний яг тэр үнэхээр өөрчлөлт нэгэ орчих юм бол одоо тэр өөрчлөлтийг бол яг энэ салбар үнэхээр хүсэж байгаа. Яг тодорхой би ийм татварыг төлөх юм байна. Роялти нь юм байх юм байна. За тэгвэл хөрөнгө оруулалт хийя гэдэг. Тэгэхээр яг энэ дээр та одоо хувийн хвшлийн төлөөллийн хувьд бас юу гэж харж байна те? Яг энэ нөхцөл байдалд бас танаа гишүүдийн зүгээс бас та бүхэнд ямар одоо асуудлыг уламжилж байна? Тэгээ маш зөв түрүүнд би бас тодорхой гишүүний санаачилж байгаа хуулийн дээр маш зөв зүйтэй байна гэж бол дурдсан байгаа. Тэгэхээр мэдээж одоо дэлхийн хаач байхгүй энэ ойлголтыг хэрэгжүүлэх гэж те. Тэгээд ялангуяа шингэн ашигтмал биш хатуу ашигтмал дээр энэ асуудлыг тавьж байгаа нь бол бас үнэхээр салбарын хүний хувьд бол зохимжгүй харагддаг. Тэгээ энэ гажуудлаа бид нэр хизээ очиж ойлгож улс төрийн түвшинд гэдэг юм уу хуулийн түвшинд ойлгож энийгээ засварлах нь бол одоо өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна тийм ээ. Тэгээ энийг л яг ойлголтоо хаана зөв авах хэрэгтэй, эдийн засгийн модельүүд дээр нь үнэхээр тооцоо хийж үзэх хэрэгтэй. Үнэхээр одоо яг тийм зүйл нь 34-51% аваад
улс нь ашигтай байх юм уу? Эсвэл ямар нэгэн эрсдэлгүйгээр тодорхой хэмжээний орёлтойгоо аваад явах юм. Өнөөдөр хуулийн дээр хүртэл 5% хүртэл одоо орлуулж болно л гэж байж байгаа хэрэгжихгүй л байгаа болохоос те. Төсөл болгон засаг их хурал дээр очиж гэрээ хийдэг энэ асуудал бол үнэхээр утгагүй зүйл. Тэгж ингэх юм бол нөгөө нэг 10 20 100 төслүүд чинь том төслүүд яаж хөдлөх вэ те? Жилд нэг төсөл одоо их хурлаараа хилцдэг байвал энэ өөрөө утгагүй асуудал улсаараа хилцэж шүү дээ. Тийм болохоор энэ дээр бас нэг эргэж харж үнэхээр одоо мэдээж байгаль орчноо хайрлж хамгаалал үйл яах вэ? Энэ дээр одоо хариуцлагатай байлгүй л яах вэ? Тэгээ энэний хажуугаар энэ төслүүдээ хэрхэн зөв зүйтэй явуулах вэ гэдэг асуудал бодохгүй л хаана болох байсан цаг байна. Тийм учраас хуулийн шинжилэл дээр ялангуяа энийг бол онцгой авч үзэж тал талаас нь хэлцэх нь зөвөө л гэж бодож байна. Тэгэхээр одоо засгийн газрын зүгээс бол 14 мегатсэл гээд зарлцсан тий. Одоо дэмжин нэг урагшлуулна гэд. Тэгэхээр бид нар нөгөө хойшоогоо эргэж хараад энд ингээл бөө маргаан үсгээл хахаас яг уршаага харсан одоо ямар ажлууд хийж байна. Энэ 14 мегатслийг хөтлөхөд яа харахгүй одоо 7-нд баг манай салбартаа хамааралтай ажиултөрчлөлтийн төслүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ рүүгээ бид нар чиглэсэн юм хийж чадчихэв нөө бодлогын ямар одоо дэмжлэг байхаар байна те. Энэ маань мэдээж одоо тэр үйлдвэрүүд баригдах юм бол дахиад сайн ярьдаг түүх эдийн ханганы нийлүүлэлтээс хулаад ингээл маш олон асуудлууд ингээл цогцоор орж ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ бид нар яг төвлөрж ажиллаж чадчихэв. За их хурал бол ямар ч гэсэн дэмжээд батлаад гаргасан гэж ойлгож байгаа. Яг энэ дээр одоо агцтай зүйл засгийн газар дээр хийгдэж гин гэж харж байна уу? Мэдээж яг засгийн газрын хийх ажил гэсэн бас гүшүүний хувьд байр суурийн сонсмоор байна. 14 мегатсэл дээр бас яг их хурлын төвшөнд анхаарч ажиллая гэдэг ажлын хэсэг байгуулагдсан юм аа. Өрийн төв гишүүн ахалж байгаа. Тэгээ бид хэд төслүүдээ хувааж аваад нэлээд сайн мэдээллүүдтэй танилцаал сууж байна. Тэгээ бидний хувьд бол яг их хурал дээр хууль тогтоомжийн хүрээнд нь тэгээ мэдээлэл хяналт тавих хэрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх үүднээс бол ажиллаж байгаа. Тэгээ засаг дээр сая засгийн газар маань шинжилэн одоо бүрдлээ. Тэгээд одоо сайд нар маань төслүүдээ эдийн засгийн хөгжлийн яам дээр нэлээд бол харж байгаа. Ийм мэдээллийг бол харж байгаа да, сонсож байгаа. Тэгээ ямар ч тач одоо мега төсөл гэдэг бол хөрөнгө оруулалт нь их те олон жил одоо хэрэгжээд тэгээд нэг дуусах ийм төслүүдийг бид нар хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо аль нэг төсөл нь гараанаасаа хөдлөөд тэгээд явчих хэрэгтэй. За миний зүгээс бол одоо тэр усны төслүүдийг л нэлийн харддаг юм. Одоо хэрлэн тоон торхон өнгө гэдэг тэг бүгдээрээ хилийн усны асуудалтай л байгаад байдаг юм. Тэгэхээр одоо их хурлын одоо гишүүдийн зүгээс бол ямар тач мэдээлэлтэй бай. Одоо явцыг нь хянжвэ гэдэг дээр л ажиллаж байгаа да. Тэг ямар тач юун дээр засгийн газрын 24-с 28 оны төлөвлөгөөн дээр батлагдаад гарчихсан асуудал учраас тэгээд хойноос нь мэдээллийг нь л хянж байгаа да. Тэгэхээр яг ийм төлөвлөлт рүүгээ одоо бид нар нэг фокуслмаар санагдаад байна. Тэг яг энэ дээрээ бодиттой одоо бодлогоор дэмжиэд, яг энэ дээрээ бодиттой ажлууд хийгээд тэгэхгүй нөө цөөхөн эдүүнтэй хүн нөөц багтаа хүмүүс ч нөгөө хоорондоо муудалцаал өмнөх одоо урдах ажиллаа хийж чадахгүй л ийм зүйл ажиглагдаад байгаа нь харамсалтай. Бид нар маш их цаг хугацааг ингээд дотоодын зөрчилдөөнөөс олгоод ингээд алдчихж байгаа. За энэ одоо манай улсад явж байгаа сэдв юм байна. За олон улсад бол маш өөр юм явж байна. Тэг технологийн дэвшил ярьж байна. За AI гээл одоо маш хурцтай энэ өөрчлөлтүүд ингээ яваад идэг. За ялангуяа геолог хайгуулын ажил дээр за түрүүний ярьдгаар бидний ярьдгаар орон нутгийн харилцааны асуудал хэцүү байна гээл те хэлэхгүй байна гэд. Гэхдээ бас давуу тал нь нөгөө технологийн дэвшлийг ашиглаад бид нар алсын зайн тандан судалгаа гэд хийх боломжтой болсон те. Тэгэхээр бас яг энийг би санаж ийн уянга гишүүнийг дид сайд авах үед нь байх хийжсэн ажил штэ нөгөө манайх бол тандан судалгаа хийх алсын зайс хийх боломжтой болсон гэд. Энэ ажлын ер нь одоо явцсан ямар гэдгийг та бас холбоо харилцаатай байгаа юу? Энэ ажил үндэсний геологийн албан дээр бол нэлээд сайн явсан. Одоо тэгээ тухайн ажил гүйцэтгээд хөндлөнгийн хяналт заавал орох хэрэгтэй. Тэгээ хөндлөнгийн хяналтын ажлыг бол Канадын геологийн албатай, улс солонгорын геологийн албатай байдаг. Тэгээ Канадын геологийн албаныхан бол энэ тандан судалгааны танаа цуглуулсан дата хэр одоо сайн дата болж вэ гэдэг дээр нь бол хяналтын ажил явж байна. Энэ ондоо бол дуусах хэвээр. Тэгээ ингээд үр дүнгээ харна да. Тэгээд энэ ер нь ингээд бид гурыг яриад сууж байхад хүртэл цаана нэг нээлт хийгдээд байгаа байхгүй тий. Тэгэхээр таны хэлдгээр дотоодын зөрчилдөөндөө илүү анхаарах биш. Цаашаагаа л ер нь аль болох ширээний хоёр талд сууж учруулчаал цаашаа яваад байвал болох гээд байдаг. Одоо түрүүн бид нар бас когштой нөөс гэдэг нэлээ ярьсан. Миний л сонссноор 2 жилийн өмнө хаа Солонгосын эрдэмтдтэй яриад сууж байхад удаас манай дандаа геологууд байсан баха. Когштой нүрснийг орлох материал их сургууль дээр бий болж байна гэдэг.
Тэгээ тухайн материалын инновац нь одоо бий боллоо тий. Үйлдвэрлэл нэвтрэх хугацаа нь байгаа. Тэр нэвтрчүүл яах байхгүй. Тэгээ бид нар когчтой нүрс яагаад хэрэглээд байдаг хэр өндөр 1000 градус Цельсид удаан байдаг шин чанартай материал шүү дээ тий. Тэгвэл тэрийг орлого бүтээгдэхүүн гараад ирчих авахгүй болчих магадгүй байхгүй юу. Тэгэхээр л нөгөө нэг жинхэнэ ус төрөгч рүүгээ л бид нар одоо хандаал явахаас өөр аргагүй болчихж байгаа. Тэгэхээр нэг тийм нэг газараа удаан л баймааргүй юм да. Олон улсын нөгөө гоё сайн туршлага тий ололт нээлтийг бид нөгөө гайхаж харах штэ тэрийг бас яг тэрлүү тэмүүлж тэрнтэй нэг хөл нийлүүлээд алхачихсан гэдэг одоо залуусын мөрөөдөл шүү дээ. Энийг одоо бас ялангуяа одоо бид нар залууны хувьд нөгөө олон шинэ парламентын гишүүд, залуу гишүүд, боловсралтай гишүүд орж ирсэн бас энийг улс төрийн манлайлал одоо үзүүлээ та бүхэн маань нэлээд агцтай байгаасаа гэж бас хүсэж байгаа. За мэдээж одоо манай салбарын жил болгон уулзаж чуулаад асуудлаа ярьдаг. За мэдээж тэндээ бас яг л энэ саяны олон улсад болж байгаа үйл явц нь юу байгаа гэдэг одоо нөө гайхал явдаг шүү дээ. Одоо ингэж гоё хөгжөөд байна л гэлтэй. Тэгэхээр за тэр арга хэмжээ унахгүй болох гэж уулуурхаан 7 хоног гэдэг. Тэгэхээр нүүрс ассоциацийн хувьд бас уулуурхаан 7 хоногтоо бас яг ямар байдлаар бэлтгэж байна. Энэ жилийн хувьд бол мэдээж салбар бол үнэхээр хүндсэн. Бид нар уулуурхаан 7 хоног хийх үү хийхгүй юу гэж байгаа. За ямар ч байсан хийх ёстой байна. Бидэрт асуудал байгаа учраас хурж чуулаад ярилцах ёстой байна. Гэхдээ нөгөө ярьдгаар саяны олон улсын сайн туршлагыг бас бид нар судлаа, харуулъя тий. Эргээд нөгөө орон нутгатайгаа одоо уулзраалё гэдэг энэ асуудлыг яриа явж байгаа. Тэгэхээр нүүрс ассоциацаас энэ дээр хурлаа зохион байгуулж байгаа тий. Бас яг энэ хурлын одоо үйл явцаа яг ямар одоо байдлаар та бүхэн маань зохион байгуулж байна. Тэгэхээр та бүхэн л одоо яг чиглэл дээр нэлээ онцгой анхаарч ажиллаж байгаа. Тэгээд уулуурхаан 7 хоногийнхоо уулуурхаан ассоциацийн зохион байгуулж байгаа үйл ажиллагааныхаа 2 дахь өдөр буюу 12-ны үдээс өмнө одоо нүүрснийхээ салбарыг зохион байгуулахаар бид одоо ажиллаж байна. За энэ дээр бол бас гадны 3-4 зочдыг бол бас сонгож одоо ураад байна. Одоо үргэлжлэн ирэхээ илэрхийлсэн тодорхой хэмжээний судалгааны судлаачдууд байна. За Six Scholars гэсүүлээд хятадын одоо энэ нүүрсний зах зээл дээр одоо гол байгаа хүмүүсээс бас нэг тодорхой одоо илтгэл яриулах тий энэ одоо яг таны хэлдэг энэ орчин үеийн дэвшилтэд чиглэлүүдийг бас энэ салбарынхандаа сонсогч үүднээс бол нэлээд олон зочд бол өрсөн байгаа. Та бүхэн бас нээлттэй хүрэлцэн ирээрээ. За тэгээд тодорхой хэмжээнд бас хилцүүлгийг бас зохион байгуулна. Энэ дээр бол бас сонирхсан асуудлуудаа тавиад урьдчилаад өгөх юм бол энийг бол бас тэг хүндэт зочдоос асуух болцоо байгаа шүү. Бас бид салбартаа бас яг юу болж байгаа чиг хандлагаа энэ Mining Week, Mining Pro-гоор бас авдаг тэ жилдээ тэр утгаараа бол энэ хурлаа бас амжилттай сайхан зохион байгуулахын төлөө бас хичээж байна гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд мэдээж яг энэ салбарын ирээдүй бол залуучууд. Тэгэхээр бид бүхэн ч гэсэн одоо нөгөө залуу үе бэлтгэх тий ирээдүйн одоо инженерүүд, мэрэгчлэнүүдийг бэлтгэх үүрэг нь бас одоо манай үеийнхэнд ирсэн байна гэж бол ажиглагддаг. Тэгэхээр та бүхэн яг энэ боловсон хүчин, хүний нөөцийн талаар өөрийнхөө яг одоо чиглэлээр тий хэр бэлтгэгдэж гин гэж харж байна. За энэ дээр бас бэлтгэхтэй бид нар яг энэ орчин үеийн одоо нөгөө дэвшилтэд тоног төхөөрөмж одоо юу гэдгийг те энэ автоматжуулалт, дижиталжуулалттайгаа бас одоо ажиллах тийм боломжтой боловсруучныг бас бэлтгэж чадчихна гэж харж байна. Шинжлэх ухааны технологийн сургуулийн зөвлөх профессор гэж явдیں۔ Миний хувьд. Тэгээ яг салбарынхаа залуучуудыг л бэлтчих юмсан гэдэг яг үндэ бол ганц гарч байгаа хугацаа нь 2 дугаар сар буюу яг чуулганыг завсарлаад намхан болдог тэр хугацаанд л байгаа л да. Тэгээ ажил чинь яг одоо маргааш хэд би өгөх ёстой хөтөлбөр сайжруулах нэг хороо гэдэг. Тэгээ ашигт малтмалын хайгуулын чиглэлээр яг энэ геологийн чиглэлээр ингээ яг 2 хөтөлбөр нийшээ одоо подкаст руу гарч ирэхээс өмнө яг тэрнийхээ хурал дээр суужгаад тэгээ хоёулангийн зэрэгцэж харуулад яавал Монголд сайн боловсрууччин бэлдэх вэ гэдэг дээр хараа суучлаа л да. Тэгээ энэ болохоор зөвөр одоо яг манай салбарын мэргэжилтнүүдийг бол шүтээс бэлдэж байна. Мойс бэлдэж जैन, GMIT бэлдэж जैन, газарчин байснаа болсон юм шиг үлээ. Тэгэхээр яг тэр хөтөлбөрүүдэд одоо гадагшаа бид нар одоо заавал сурах хэрэггүйгээр энэ ч яаж сайжруулах вэ гэдэг дээр саналаа маргааш ингэж өгөх гэж байгаа. За одоо ингэж өхөөс өмнө энэ дээр одоо гол мэрэгжил, дагалдах мэрэгжил гэдэг зүйлийг өгөөч ээ. Одоо геолог гэдэг бол байгалийн ухааны салбар. За яг энэ ингээл бүх ус мөс те одоо бүх гариг дэлхий байгалийн ухааны бүх зүйлүүдээ ингээд судлаад физикийн шин чанар дээр нь судлаад тэг ингээд сонирхоо явах юм бол тэр ашигт малтмал руу явчих жоох байхгүй. Сонирхоо явах юм бол тэр газар хөдлөл рүү явчих. Сонирхоо явах юм бол газрын дорх ус гэх ингээд хуваагдаж явдаг суурь нөхгүй. Тэг ингээд ашигт малтмал явсараа ингээд уулуурхаар орж штэ тэг олборлж штэ бид нар олборлж ижил бид нар цаараа борлуулах юм чинь. Тэгэхээр ингээд хэрвээ хүн суураа геологоор авъя гэх юм бол
уулын инженерийг 2 дахь авч болно шүү дээ. Суурийг бол ашигт малтмалаар аваад уулынхаа ашиглалтыг бас ингээд 2 дахь авч болно. Магадгүй 1 жил илүү сурах бах тий. 2 жил илүү сурах бах. Илүү тооцоолол хийдэг мэргэжил юм чинь. Тэгээ бүгдээрээ бас энэ AI-г ер нь үздэг байвал яасан. Эзэмших ёстой ур чадвар болчихж байна тий. Тэгээд хөтөлбөр дээр одоохон харагдахгүй байна. Тэрийг ингээд оруулж өгч 2 дахь санал болгоод 3 дахь нь болохоор зарим хичээлүүдээ одоо суур хичээлүүдээ англи хэл дээр санал болгооч гэсэн ийм 3 санал одоо бэлдээд гарч ирсэн ба. Тэгээд тэгэх юм бол нэлээд сайн боловсруучсан гарч ирэх л баг та. Энд дээр нэг гомдолтой нэг асуудал байгаад байгаа юм манай салбарын. Одоо яг тэргүүлэх мэрэгжлийн чиглэлийн одоо энэ мэрэгжлүүдээ жагсаахта инженер эдийн засаг буюу уулуурхайн эдийн засгийг бол хассан байлээ. Энэ бол одоо маш буруу юм. Ялангуяа уулуурхайн салбартаа одоо яг мэрэгжлээ мэддэг тэгээ одоо яг үйлдвэрлэлээ мэддэг хүн бол эдийн засгийн одоо суур ухтган гэдэг бол бас шал байх ёстой хамгийн чухал ойлголтууд байдаг. Энэ мэрэгжлийг байхгүй болгосон дээр бол манай ассоциацийн зүгээс одоо бас асуудлыг бас төрийн байгууллагууд зөв хэмжээнд тавьж байгаа. Энэ хэрэгэд байх ёстой. Энэ байж иж одоо нөгөө бидний нөгөө нэг төрөний яригадаад байдаг нөгөө яриад байгаа стратеги үнэхээр одоо нөгөө 31-51% гэдэг ойлголт чинь энэ мэрэгжлийнхний зүгээс гарч ирэх ойлголт байхгүй. Бид үнэхээр одоо юу гэдэг 31-50% эзэмшээд илүү ашиг болох уу? Роялти яваад илүү. Энэ чинь өөрөө салбарын одоо үр ашигаа зардал өртгөө энэ зөв тооц. Зөв тооцох энэ онцлогуудаа мэддэг хүмүүс чинь бол маш чухал байдаг юм аа. Тэгээ энэ байхгүй болно гэдэг бол маш харамсалтай зүйл болно. Тийм учраас одоо энийг эргэж бас эргэж одоо байгуулах чиглэлд бол бас ассоциацийн зүгээс бол анхаарал хандуулж байгаа. Яг үнэ. Одоо ингээхээр бид хүн бас санаачлаад бас 4 жил болж байгаа юм тий ирээдүйн инженери хөтөлбөр гэдэг манай ассоциацаас тэгээд энэ маань бас яг л энэ асуудлуудыг ярьдаг. Одоо бид нар нөгөө энэ талдаа яг сая уян гишүүнээр санаачилж байгаа нь бол айгүй зөв. Одоо бид нар нөгөө нэмэлт ур чадвар шаардлагатай болоод байна шүү. Геолог үйлцхэн геолог биш тий. Бид нар харилцааны ажлыг хүртэл хийх юм. Soft skill гээл одоо олон жил ярьж байгаа яг үүндээ нөгөө hard skillтэй хүмүүс яг энэ салбарт ажиллаад байдаг тий. Нөгөө мэрэгжлийн онцлогоос хамаарат. Тэгэхээр энэ soft skill-өө за саяны энэ технологийн одоо нэмэлт ур чадваруудыг эзэмших хэрэгцээтэй байгаад байдаг. Тэгэхээр яа харахгүй энийхээ нөгөө суурийг бэлдэх capacity бэлдэх нөө багш боловсруучнээ бэлдэх гээд маш олон юм хүлээгдсэн ажлууд бас байдаг. Тэгэхээр ирээдүйн инженер маань яг энэ рүү зорж явдаг. Цаашдаа бид нар яг үнэхээр л хөгжил ярьж байгаа бол энэ бүр суураас нь ингээд бэлдэх хэрэгтэй байна. Нөгөө талдаа инженер эдийн засаг гээд бас яг нэг ижил байр суурьтай. Үнэхээр харамсалтай. Бид нар нөгөө төслийг амжилттай удирдах явуулах хэрэгтэй чинь ашиг олох хэрэгтэй. Түүнээс нөгөө алдагдaltaй одоо ажиллаад байдаг уулуурхайн компаниуд маань харамсалтай байгаад байна л да. Тэгэхээр нөгөө техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулахаас хавуулаад энэ хүмүүсийн маань үүрэг оролцоо маш өндөр явж идэг. Эргээд нөгөө төслийн яаж амжилттай удирдах уу дараа нь энэ олж ирсэн ашгаа яаж зөв хуваарлах уу түрүүний нөгөө ярьдаг нийгэмдээ бас хүртээмжтэй бас өөрөө ашгаа хийдэг тий эргээд бас нөгөө улсдаа төсвөө бүрдүүлэхэд яах вэ гэдэг ингээд маш олон ойлголтуудыг хийдэг одоо энэ ажлууд маань ингээ байхгүй болоо за нөгөө талдаа харах юм бол зарим одоо энэ шаардлагагүй бас мэрэгжлүүд гарч ирж байна шүү дээ одоо хуучны үйлдвэрийн одоо боловсруучнууд тий нөгөө үйлдвэр маань автоматжиж байгаа хэрэг тэгэхээр яг энэ дээр нэг нөгөө боловсролын реформ гэдгийг бас яг хийх хэрэгтэй байна гэд энэ дээр бас бид нар нөгөө салбарын сайд байхад оюун гишүүнийг тий ирээдүйн инженер дээр нэлээд ингээ яриад явдаг байсан тэгээ энэ дээр бас яг ажиллах хэрэгтэй болсон юм билээ. Яг л ирээдүг одоо бэлдэх хэрэгтэй. Урд нь ч бас ингээд бэлддэг байсан ш бодлогоор тий. Тэгэхээр яг энэ дээр бас ингээд ажиллах цаг хугацаанд гарцсан. Тэгээ та бүхэнийг бас энэ дээр хамтарч ажиллах байхаа гэж найдаж байна. Тэгээд үнэтэй цаг хугацаанаас одоо хумсалж өнөөдөр ирж бидэнтэй сайхан яриа өрнүүлсэн маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ одоо уулуурхаан 7 хоногоор тэндээ уулзаад бас асуудлуудаа үргэлжлүүлээд өргөн хүрээндээ ингээд яриад явах хаа. Тэгээ мэдээж бас салбарын одоо гишүүндээ үгээ бас дайж амжлаа баяртай. Тэгээд хэдэл утахгүй уулзъя. Амжилт хүсье баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаараар бид бүхэн маш сонирхолтой ярилцлагыг ирсэн хоёр зочинтойгоо хүний нөөц болон боловсрууччин за эргээд бас одоо яг энэ салбарт сорилт болж байгаа одоо хууль эргэжүүлэлттэй асуудлын талаар болон за ирээдүйд бид нараас яаж ажиллах ёстой бэ гэдэг чиглэлээр илүү төлхөө ярилцлаа. Ингээд дараагийн дугаараар утгагүй уулзъя баяртай.